Мэдлэгээр жигүүрлээ. Mona English Bookstore. Сайн байцгаана уу саруулах хаант монголчуудаа. Та бүхэндээ нэгэн гайхамшигтай дугаарыг хүрэхэд бэлэн болсон. Өнөөдөр бид нэр тархины талаар ярилцсан. Хүний тархи, энэ шинжлэх ухаан ямар гайхалтай хол явж байгаа. За энэ салбарт одоо мэдээж төвчэлж байгаа. Магадгүй дэлхийд дахинд олон улсад хамгийн хол алхаж байгаа нэгэн хүндэт эрхэмтэй ярилцахад бэлэн болсон байна. За мэдээж энэ хүн бол физикийн, биотехнологийн бакалавр. За дээрэс нь биохими магистр. За тэ neuroscience буюу тархины шинжлэх ухааны PhD. За яг одоо бол бүгд найрамдах Солонгос улсад 5хан шинжлэх ухаан технологийн институт байдаг. Тэгүүгийн их сургуульд тэнд бол postdoctoral research хийж байгаа ноён Жамболат манай зочин хойморт хүрэлцэн ирсэн байна. За урилгыг хүлээж авсан маш их баярлаа. За маш их баярлалаа. Одоо подкастаа ирсэн явдалд бол маш их сонсдөө шүү дээ. Ааха. Тэгээд Жамболаттайгаа ноднон нэг мэдээний нэг news site дээр үлээ да бас нэлээд том шагнал авч ирсэн үү да. Тэгээд мэдээж одоо таны авсан шагналыг бол яриад байвал дуусахгүй мөлий. Best Paper Award for Excellence. За тэгээ Johan Foundation Scholarship, Outstanding Research Award. За ингээд мэдээж одоо шинжлэх ухааны салбарт бол одоо нийтлүүлсэн одоо тэр нийтлэлүүд байна тийм ээ. Publications олон улсад, Америкт, Солонгост гээд маш олон нийтлэлүүд бол байна. Тэгээд ноднгийн баг өдийгөө соёлоо ярилцаад за тэгээд уг нь бол нөгөө Солонгост аялын тоглолтоор таарадаг амжаагүй. Тэгээ энэ бол энэ ярилцлага бүтэн жилийн процесс ямар ч үс үргэлжилсэн баха тий. Гэсэн бах тий. Тэгээ Монголд ямар ч үс хэдхэн хоног хүрэлцэн ирсэн дунд нь ингэж барьж авлаа. Тэгээ баярлалаа. Тэгээ хоёлаа шууд яриагаа ингээл эхлэе. Brain science, тархины шинжлэх ухаан гэж яг юу юм бэ? Тийм. Тэгэхээр энийг ярихын тулд жоох ойлголт өгөх хэрэгтэй. Тэгэхээр шинжлэх ухаан гэж байгаа. Тэгэхээр тархины. Тэгэхээр хүмүүс бид бол яаж юм тэгэхээр шинжлэх ухаан гэхээр математик, physics, chemistry, biology ингээ мэдэн тийм ээ. Суур шинжлэх ухаанууд. Ангууд энэ бол юу судлалын ойлгомжтой тийм ээ. Юу хийдгийг нь ойлгомжтой. Бараг бүх хүн мэднэ. Тэнгүүд тарих гингүүд яадаг гэхээр ер нь бол тусдаа бие даасан тийм шинжлэх ухаан гэж бас хэлэхэд хэцүү. Энэ бол одоо саяны хэлж байгаа бидний мэддэг бүх суур шинжлэх ухаанууд, дээрээс нь хангаах ухаан, дээрээс нь нөө орчин үеийн одоо AI болоод инженерчлэлийн салбарууд бүгд хамтдаа орж ирээд тэгээ энэ хүн төрөлхтний одоо нөөдрийн соёл иргэншлийг бий болгоод байгаа цор ганц зүйл байгаа шүү дээ. Тарих гэдэг байгаа. Энийг 1.5 кг хэмжээтэй нэг эргэтэн. Бид нэр бол элэг бөөр гэдэг шиг л эргэтэн. Анатомийн хувьд. Тэгэхээр энийг тайлбарлая гэдэг зорилгоор ер нь бол бүгдийг нэгтгээд тэгээ байж болох бүх хүчээр л бид энэ тархийг судлая гэд тэгээ энэ дундаас гарч ирсэн энэ салбарыг бол тарих судлал, neuroscience гэж хэлж гин, brain science гэж хэлж гин. Тэгээ иймэрхүү байдлаар хэлээд тэгээ тусдаа хөтөлбөрүүд гараад ингээд яваад байгаа юм л та. Таны судалдаг хэсэг нь болохоор за би болохоор тархиныг бол яадаг гэхээр одоо нэг хүн байтугай, нэг хүрээлэн эсвэл нэг их сургууль тэр байтугай бүхлэд нэг улс ганцаараа тарих гэдэг процессыг, тарих гэдэг эрхтнийг тэр дотроо явагдаж байгаа бүх процессыг судлах боломж байхгүй. Ер нь бол хязгаарлагдмал гэсэн боломжгүй ч хэлж бас болохгүй. Тэнгүүд би бол тэрний одоо яадаг гэхээр тэр тархины одоо дотор мэдээлэл дамжих, за тэгээ мэдээлэл хадгалах тэр тохиолын процессд оролцдог уурэг гэж нэг молекул байгаа. За тэр бол зөвхөн тарих биш л те. Ер нь бол хүн болон бүх биологийн амьд организмын ер нь одоо амьдралын физиологийнх нь одоо хөдөлгөгч гол одоо ажлын морд гэсэн үг дотрын уурэг гэдэг юм. Энэ молекулыг л ашиглаж энэ молекулыг судалснаар тархины үйл ажиллагааг тайлбарлахыг л зориод байдаг. Миний ажил. Ер нь бол яг хуу товчхондоо бол тийм гэдэг. Тарих дотроо бол мэдээж нөгөө өвчин байгаа тий. Alzheimer's, dementia одоо тэр одоо юу гэдгийг өөр юу юм Parkinson's ч гэсэн ордог баг. За тэрийг судалдаг хүмүүс бол байгаа. За Elon Musk-ийн яриад байгаа чип суулгах технологи талаасаа байгаа. Таны судалдаг бол яг уурэг. Уурэг гэдэг. Энэ дээр бол саяхан ч гэсэндээ Нобелийн шагнал авч илөө. Тэгсэн. Тэгэхээр ер нь бол яг хуу тарих судлал өнөөдөр дэлхий дээр бол нэг хэд хэдэн маш олон салбарыг их сургууль болгон дээр очих юм бол хөтөлбөр байгаа. Тэн дээр нь янз бүрийн байгаа. Зарим маш нарийцсан. Тэгвэл яг том дүр зургаараа бид авч үзэх юм бол тархины судалгаа бол ер нь бол 3 юм үндсэн чиг хандлага доминант байгаа дэлхий дээр. Нэгдүгээр нь бол клиникийн судалгааны чиглэл доминант байна. Тэнд бол голдуу ангаахын чиглийн сургуулиуд лид хийж явдаг.
Одоо бид мэдэн шүү дээ. Team Medic, Harvard Medical University Inetri гэл те. Seoul Medical School гэл ингээл. Тэд нар бол одоо саяны чиний хэлсэнчлээ одоо саяны нэг тархины өвчнүүдийг судалдаг. Яагаад өнөөдөр 2025 он гэхэд энэ өвчнүүдийг чинь судлаад дуусаагүй мө гэж зарим хүмүүс бас гайхна. Яагаад л одоо бид чинь технологийн хувьд бол амар хол явчлаа гэж бодоод байна шүү дээ. Айхтар мундаг ухаалыг сэргэлж гин, сансар руу нисэж гин, одоо Марс руу очих гээд байна. Сарлыг бол очиж ирээд байна те. Гэтэл тэр бүх саяны олд амжилт хийсэн тэр тарих гэдэг чинь бол судлагдаагүй байхгүй. Өөрөө. Тэнгүүд нэгэнт судлагдаагүй байгаа учраас тэрнтэй холбоотой өвчин нь байгаад байдаг, өвчтөн нь байгаад байдаг. Тэгсэн мөртлөө тэрнийг эмчлэх шаардлага бол байгаад байдаг. Эмчлэхийн тулд бид яах ёстой вэ гэхээр бид яаж явагдаж байгаа өвчнөө их мэдэх ёстой. Тэгээд дараа нь тэр өвчнөд нь таарсан эмээ бид гаргаж ирэх ёстой. Гэтэл саяны таны ярьдаг Alzheimer, Parkinson, за өөр зөндөө өвчнүүд байна. Dementia, schizophrenia гэдэг. Энэ өвчнүүдийн яг молекул механизм жам нь бүр 100% яг ингээд clear болоогүй байхгүй. Байсигээл нэг 10 жил, 15 жил заримдаа өөрчлөгдөж байна. Тэгэхээр бол энийг судалт нэг хэсэг байна. Хоёр дахь парадайм бол одоо саяны хэлдэг Elon Musk хэлдэг шиг chip буюу өөрөлдөл хүн гэдэг чинь хүн роботын одоо hybrid зүйл гаргаж авах. Хүн шиг ухаантай робот эсвэл одоо тахир дутуу болцсон юм уу аваар услаар одоо яатсан хүмүүст ингээд талын робот хийгээд тэгээд тэр нь ингээд тархин тэрийн роботын гарыг нь удирдаад яг хүний бодит гар шиг ажилладаг тийм hybrid юм гаргаж авах. Тэгэхээр энэ бол нэг тийм парадайм технологитой холбогдоод. Гурав дахь нь бол одоо тархин дотор явагдаж байгаа мэдээллийн процесс, санамж, дурсамж энэ одоо mind гэж хэлээд байгаа бидний одоо философийн хувьд. Энэ юу юм бэ? Энэ гарт баригдах уу? Энийг бид яаж судлах вэ? Биологийн хувьд юу юм, химийн хувьд юу юм, физикийн хувьд юу юм гэдгийг судлах. Тэгээ минийх бол жоохон гурвалт руугаа төхөж очдөг. Та тарих гэдэг зүйлийг тайлбарлаад өгөөч. Энэ дотор яг яг ямар нейро, яг юу болоод сая хэлж шít 1.5 кг жинтэл юм байна. Гэтэл энэ өнөөгийн хүн төрлөختөн одоо ийм гайхамшигтай зүйлсийг хийцэн. Тарих нь өөрөө бол гайхамшигтай. Тэгэхээр энэ тарих гэж яг юу юм бэ? Тийм тарихыг яг философичд янз янзаар тайлбарлана. Тэнд бол за миний хувьд бол одоо биологист хүн учраас яг одоо материалыг тайлбар хийн штэ яг өнөөдрийн мэдлийн хүрээнд. Магадгүй энэ мэдлийн хүрээ мэдүү хэдэн жилийн дараа өөрчлөгдөл бидний тодорхойлж өөрчлөгдөнө. За өнөөдрийн хувьд бол тарих гэдэг бол эрхтэн. Тэгээд одоо хүний биеийн одоо хамгийн дээр нь барилж штэ угаасаа. Тэгээд хүний биеийн бусад бүх эд эрхтэн эсүүдийг ингээд бүгдийг удирддаг тохиолын одоо удирдлагын систем. Тэгж удирдахдаа бол ямар нэг эд шид байхгүй. Тэнд бол яаж яах гэхээр дотор нь одоо бусад эргэтэнгүүтээ яг адилхан эс гэж нэг юм байгаа. Тэгэхээр тархины эсийг бол бид тусгайлан нейрон гэд нэрлэждэг. Бусад эсүүдийг бол ерөнхийдөө илэгний эс инэтэрэгээд яг тэрний эсгээл тэр эргэтний эсгээл явчихна. Тархины эсийг бол тусгайлж байгаа юм. Яагаад тусгайлж яах вэ гэхээр бусад бүх эсүүд бол ерөнхийдөө бодисын солилцооны бүх механизм дотор нь явж байгаа химийн процессыг яг ижилхэн. Гэтэл тархины дотор байгаа мэдрэлийн эс гэдэг бол цор ганцаараа цахилгаан дамжуулдаг эс байхгүй. Цахилгаанд одоо мэдрэлийн импульс гэж байгаа. Тэрийг бол бид бол одоо синапс гэж нэрлэнэ. Тэгэд одоо хүний тархины одоо кортекс гэдэг одоо хэсэг дээр бол одоо хаашгаа 1 мм. Тэгэхээр одоо 1 мм бид төсөөлж шугамны 2 хар зураас тий. Тэгэхээр 1 мм куб эзлэхүнтэй тэр хэсгийг ингээд зүсэлт хийгээд аваад харахаар дотор нь бол одоо нэг 5 сая орчим мэдрэлийн эс байна, нейрон байна. Гэтэл нийт тархиндаа бол 100 тэрбум нейрон байгаа. Тэр за байж байгаарай. Нэг нейрон дотор, нэг тархин дотор, нэг эсэн дотор биш ээ. Нэг хүний тархин дотор 100 тэрбум нейрон байгаа. За 1 мм куб дотор 5 сая нейрон байгаа. 5 сая нейрон байгаа. Тийм. Тэгэнгүүт эднэр нь бүгдээрээ хоорондоо одоо яг тийм юу шиг одоо аалзны тор шиг. Гэтэ аалзны тор бол 2 хэмжээст шүү дээ бид ингээ харна тий. Энд бол 3 хэмжээст холбоосууд үүснэ. Яг тийм нэтворк байж байгаа гэсэн үг. Тэгээ энэ нэтворкоор дандаа мэдээлэл урсаж бие биендээ дохиод амжуулж байгаа. Тэнгүүд саяны 1 мм куб эзлэхүүндэх тэр одоо аксон буюуны уртыг ингээ бид дэлгээд харах юм бол 220 км болдог. 1 м куб эзлэхүүндэх мэдрэлийн холбоосууд нь тийм дэлгэхээр ингээ холбоос байгаа юм байна тий. Тэд 220 км урт болдог. Тэнгүүд энэ процесс чинь өөрөө аяндаа явагдаж байгаа процесс биш нэг биологийн бүх процесс чинь өөрөө термодинамикийн хувьд энерги шаардна тийм ээ. Тэгэхээр энэ том юмыг ингээд маш одоо тэнд хүнд бид бол бензин хэргэлдэггүй шүү дээ тийм ээ. Ямар нэгэн солар селл дээрээ тавьсан юм байхгүй. Тэгэхээр бид өөртөө хоол тэжээлээрээ энэ процессыг удирдаад хянаад ингээд тарих бол тийм том комплекс процесс маш энергийн efficiency төвшөнд ажилладаг механизм байгаа байхгүй. Тийм байна. Одоо тарихнаас илүү лаг одоо энерги
ер нь энержи гэж байхгүй юм шүү дээ, тийм ээ. Тийм, тархинд энержи бол байхгүй. Зүгээр яг бидний энержи бол хоол хүнсээр орж иж байгаа. Одоо бид тэрийг атефия гэдээ нэрлэж байна. Тэгэхээр бас efficiency бол маш өндөр, тийм ээ. Одоо тийм яг энержи нь бол одоо глюкоз. Окей. Тийм юм байна. За тэгэнгүүт ингэж юм л да. Уург гэдэг зүйл байна. Одоо уургийн судалж ийн гэдэг шүү дээ, протеин. Тэгэхээр одоо ингээд би хийж байгаа ажлыг чинь асуух гэдэг. Яг ингээд яг юу юм бэ? Яг уурга гэж тархин дотор юу болоод идэв? Хоёулынх нь тарих одоо майнд. Бусад хүмүүсийнх яага өөр байгаа. Зарим хүмүүс яага илүү ухаантай байгаа юм. Тэ? Тэр их сонирн байна л да. Тийм. Тэгэхээр уурга гэд ингэхлээр одоо зүгээр randomor нэг юм сонио. Одоо нэг юм юу байгаа. Би нэг joke энд санаанд орж байгаа юм. Гэхдээ энэ joke-ийг бол нэг эзнээс нь зөвшөөрөл авцсан ярих гад. Тэгэхээр манай лабораторид би бол biology суртай тийм ээ, physics суртай. Тэгээ манай лабораторид цэвэр инженерийн математикаар төгссөн. Тэгээ Англид одоо ингээд инженерийн математикаар төгсөөд ирсэн. Бакалавр, магистр авсан залуу ирээд PhD-д орж иж байгаа. Би тэр яг зэрэг neuroscience-ийн хөтөлбөрт орж иж байгаа юм. Тэгээ хоёулаа зэрэг уургийн судлаан дээр орж иж байгаа юм. Тэгээ интервьюд ороод тэгээд яас чи манай багш чинь ингээ уурыг судалдаг. Тэгээд мань нөхөр бол нөгөө фитнесээр хичээлдэг учраас байнгын уурыг одоо бодилдгийн уурыг хэрэглэдэг. Тэгээд хизээч тэрнээс өмнө яг бодит биологийн уургийн талаар одоо протеин гэдэг үгийн талаар мэдэхгүй. Тэгээд манай багш баахан илтгэл тавьсан байгаа юм. Би ийм судалгаа хийдэг одоо уургийг ингэдэг гэл ингээл. Тэгэл гарч ирчээд асууж ийнэ. Тэгээ уург дээр ингээ folding гэж ойлголт байдаг байхгүй юу? Тэгээ folding-ийн судалгаа хийдэг гэдээ манай багш хэлсэн. Тэгээ folding гэдэг чинь бол англиар нугалрах гэсэн үг шүү дээ. Тэгээ мань нөхөр гарч ирээд ингэж хэлсэн байгаа. Гайхаад нөгөөтгөөс асууж ийнэ. Энэ тэр павдер чинь яаж нугалардаг юм бэ? Тэр павдер чинь уурагч нундаг тий. Тэгээ мэлхөр бол уураг гэхлээр одоо зүгээр бодилдгийн тэр павдер гэж төсөөлөд байгаа байхгүй. Яг энэ шиг одоо ер нь бол ихэнх хүмүүс бол тэгж төсөөлөд байдаг. Гэтэ тэр павдер бол би бол тэг өндөгөр төсөөлөд шүү дээ. Тэр бол үнэ. Тэр бол яг адилхан уураг мөн. Гэтэ тэр хүнсний уураг байхгүй. Гэтэл тэр уургийг ингээ атомын төвшөнд нь одоо харахаар тийм гайхалтай тийм бүтэц үүсгдэг молекул байдаг байхгүй. Тэгээ тэр уургийн молекулууд бол яадаг гэхээр одоо бидний биед явагдаж байгаа бүх процессыг тэр молекулууд л зохицуулдаг. Одоо ингээд чифт хоёр яриа сууж илаа гэхэд ингээд биевийнхээ яриаг сонсоод буцаа хариу үзүүлээд нь шүү дээ. Тэгэхээр энэ бол яаж юм гэхээр ингээд тэр дууны давтамжийг чихэнд чинь тодорхой уургийн молекулууд мэдрээд бүтцэн ингэж хөдлөөд тэгээд тэр нь тархилуу чинь дохиод амжуулаад тэгээд тархин дотор чинь дахиад өөр уургууд тэрийг чинь боловсруулад тэгээд цусан дах одоо бодисонцооны нэгдлүүдийн чинь төвшинг бас өөрчлөлтөг уургууд гэдэг ингээд. Тэгэхээр бол тархины төдийгүй ер нь бидний биеийн бүх үзэгдэл, бүх процесс уургийн молекулаар зохицуулагддаг. Тэгэхээр одоо биологийн чи ямарваа нэгэн судалгаа туршилтын ажил хий гэвэл эхлээд томоос нэхлэнэ. Нөгөө эд эргэтэн тэгэл лисгээл ингээл лабораторид ургуулад инээ тэрэг ингээл явж байгаад хамгийн сүүлийн асуулт уураг дээр очдог байхгүй. Ямарваа нэгэн уураг дээр очдог. Тэгэхээр тэнгуү тэр уураг дээр очихоор нэг асуулт гарч ирнэ. Тухайн уурагч нь бол 3 хэмжээст бит байгаа шүү дээ. Атмост тогтсон тийм ээ. Ангстремийн хэмжээтэй. Тэнгүү тэр нэг тийм бүтэц үүсгэн. Одоо бол бүдүүлгээр хэлэх юм бол бид shape гэж хий л дээ. Тэр нэг хувирдаг. Тэгээд ийм усны сав шиг одоо ингээд зогсоон байгаад байхгүй. Тэр нэг ингээд яг тийм одоо бүжиглж байгаа юм шиг нэг тийм хөдөлдөг тэр уураг бол. Тэгэхээр тэр бүтцээс нь тухайн уургийн одоо үйл ажиллагаа нь функц нь хамаардаг гэсэн. Өөрөлдөл хэлбэрээс хамаарч үүрэг нь тодорхойлогддог гэсэн үг. Ямар shapeтэй байна. Тэгээд тэндээсээ хамаарат үүрэг нь гүйцэтгэлд нь тодорхойлно. Гэтэл тэр shape-ийн тодорхойлох процесс нь өөрөө нэлээд complicated. Маш өндөр мэдрэг багж хэрэгэлдэг. Хасах 196 градуст тэр уурга хөдөлгөөнийг нь удаашруулна. Тэгээд одоо электронны түвшний микроскопоор бид тэрийг ингээд бөмбөлдөн лабораторид. Тэгээд электронны нэгтийн зураглыг нь гаргана барина гэдэг ингээд. Тэгээд зарим уургийн бүтцийг бол тодорхойлох гэж одоо 20 жил зарцуулсан хүмүүс эдийн. Тэгээд анагаах ухааны салбарын одоо ингээд анх Нобелийн шагнал үүсгэж эхэлснээс хойш 2025 он хүртэл ингээд жагсааж агаад харах юм бол Нобелийн шагнал авсан хүмүүсийг жагсаах юм бол 80-аас 90% нь ямарваа нэгэн уургийн бүтц тогтоосон байдаг. Чи ямар нэгэн уургийн бүтцийг шинээр тайлбарлах юм бол автоматар Нобелийн шагнал. Одоо жишээ нь миний судалдаг рецептор уург байна GPCR гэдэг. Энийг бол Stanford их сургуулийн профессор Kovilka гэдэг баг бол 15-6 жил ноцолтож хийж бүтцийг тогтоогоод тэгээд шууд Нобель авч байгаа байхгүй. Тэгэхээр ганцхан уургийн бүтцийг тогтоох гэж 15 жил зарцуулсан. Хамгийн сүүлийн Нобель чинь юун дээр авч байгаа юм? Сүүлийнхийг сайн санах. Сүүл бол нөгөө 25 он шүү дээ одоо тий. 26 чинь одоо ингээд яана өвөл болно аавна. 25 онд чинь бол яасан
юу яасан нөгөө агаар дээр байгаа ус чигнээс ингээд усыг цэвэршүүлдэг. 24 онд бол юун дээр протеин дээр бол 24 онд авсан. 24 Аха. онд бол яасан гэхээр 3 хүн Нобелийн шагнал авсан химийн салбарт. Тэгээд энтэй зэрэгцээд их сонин үзэгдэл болсон. Бүр ингээд шоконд орох үзэгдэл болсон. Бүр тохойд бол мэдээ энтраар явсан. Физикийн салбар, химийн салбар хоёрт бол үндсэндээ бол зоосны хоёр тал шиг юм авсан байхгүй. Эхлээд би физикийн ярмаар байна л да. Физикийн салбарт хоёр настай профессор авсан. Hilton and Jeffrey гэдэг. Тэгээд тэр хоёр хүн бол одоо бидний өнөөдөр хэрэгжилж байгаа хиймэл оюухан гэдэг юмны эцгүүд байхгүй. Одоо Godfather гэж хэлдэг шүү дээ. Father of AI гэж байна шүү дээ. Тэр хоёр үний чинь. Тэгээд тэр хоёр хүн бол одоо neural network гэдэг юмыг анх математик загварыг хийгээд авсан. Тэнгүүд химийн салбарт нь зэрэгцээд нэг хоёр залуухан хүн авсан. Нэг нь James Hassabis, нөгөөх нь бол John Jumper. Одоо хоёулаа Google DeepMind, нэг нь үүсгэн байгуулагч, нэг нь бол ажилтнаа. Тэгээд тэр химийн хоёр хүн бол яасан гэхээр нөгөө хоёр физикийн салбарт Нобелийн шагнал авсан хоёр хүний зохион бүтээсэн AI системийг ашиглаад уургийн молекулын бүтцийн тогтоодог дахиад нэг чим алгоритм зохиосон байхгүй. Тэгээ үндсэндээ бол AI байхгүй. Тэгтээ уурыг дээр авсан. Уургийн молекулын бүтцийг тогтооно. Одоо таамаглана гэх юм уу? Юу гэх юм? Таамаглана. Тэгтээ таамаглаад гарч ирсэн бүтц нь саяны миний яриад байгаа 15 жилийн туршилтаар гарч ирдэг тэр хүнд хэцүү одоо complicated туршилт шүү дээ. Тэрний үр дүнтэй 99% матч болж байгаа юм. Ямар ч туршилтгүйгээр таамагласан. Таамаглахад тэгэхээр ингэж штэ. Нэг хүн 16 жил энэ уургийн бүтцээр ажиллаад 16 жил хичээж байгаад ийм бүтц байна гэд Нобелийн шагнал авч байхад нөгөө хоёр AI ашиглаж уургийн бүтцийг таамагласан яг адилхан байгаа л яг адилхан AI авчиж Нобелийн шагнал авчиж байгаа. Тэгээ нэг нь баг 39 настад авсан. Тэгээд залуухан ш. Тэгтээ AI ашиглаж авсан тэр алгоритм AlphaFold гэж нэрлсэн. AlphaFold бол нөгөө хүн бол туршилтаар нэг л уураг штэ. AlphaFold бол яасан гэхээр 200 сая уургийг бүтцийг тогтоосон байхгүй ихний хувилбараараа. За тэгэхээр 200 сая уургийн бүтцийг ингээд AI ашиглаад тааж штэ тархинд 200 сая уург. Тэр нь юу гэсэн үг вэ? Тэр нь ямар ач холбогдолтой? Тийм. Тэгэхээр одоо бид бүгд бол одоо нэлээд фамильяр байгаа вакцин гэдэг ойлголттой коронавирусын ачаар ачаар гэж хэлэн цаашаа одоо тэр айхтар том пандемик хөвслөө юм. Полио за ингээ вакцин хүн төрлөختөн. Тийм. Тэгэхээр коронавирус үед бол бид хэд бол нэг хурдан онцлуур гэдэг юмыг мэддэг боллоо тий. Вакцин гэдэг ойлголтыг мэддэг боллоо. Тэгээ бас вирус гэдэг ойлголтыг мэддэг боллоо. Тэнгүүт энэ вакцин, вирус эднэр чинь яг ингээ харахаар судалгаануудыг харахаар бүгд уургийг судалдаг байхгүй. Тэгээ яагаад коронавирусын вакцин маш хурдан гарч ирв. Гэтэл одоо HIV-гийн вирусын вакцин яагаад удав тийм ээ маш хурдан гарч ирээд тэгээ зөвшөөрлийн ч хурдан өгөө тэгээ шууд бид тариад хэрэглээд тэгээд цоо ирүүл ингээ явж штэ. Тэгэхээр яасан гэхээр тэр судалгааг саяны нээлт хурдсаж өгсөн байхгүй. Саяны нээлт. Тий, өөрөөр хэлбэл биологийн нэгэнт биологийн бүх систем уургаар дамждаг юм бол тэгэхээр уурагтай холбоотой ямарваа нэгэн асуудлыг шийдэж байгаа бол тэрний бүтцийг нь бид харж иж тэрийг ярина. Тэрэн дээр яаж ажиллах вэ? Тэр вакцин ажиллах уу, ажиллахгүй юу? Одоо хүнд хэр сайн нөлөөлөхгүй юу? Эсвэл бүр одоо эмнүүд байна. Өнөөдөр бидний клиникийн зах зээл дээр хэрэглэгдэж байгаа клиникээр зөвшөөрсөн FDA-гээр approved болсон бүх эмүүд ямарваа нэгэн амаар улаа, цуснд орлоо, хоол боловсруулах системд орлоо. Тэгээд ингээд тойрж явсаргаад үйлчлэлээ дээ. Үйлчлэхийн тулд тэр үйлчлэн гэж бид зөвхөн хэлж төлөөлж байгаа үг байна. Гэтэл тэр үйлчлэн гэдэг үгний цаана ямарваа нэгэн уурагтай очиж холбогддог байхгүй. Тэгэхээр им судалж байгаа бол ямар нэгэн уургийн бүтц заавал байх ёстой. Тэнгүү саяны AlphaFold бол яасан гэхээр үргэлж биолог, ангаах ухаан, фармаколог, эм судлал, эмийн үйлдвэрлэл, биотехнологи гэдэг юм чинь зүгээр л jump хийлгэсэн байхгүй. Манай подкастын хамтран ажиллагчаар Simple зээлийн app ажиллаж байгаа. За, ер нь бол зээл гэдэг бол бидний амьдралд бол маш том хүнд ачаа болж байгаа. Ер нь одоо ингээ харах юм бол инфляц одоо 10 гаруй хувьтай байна. Энд тентгийн баахан зээл Монголын ард түмний бол нуруунд дээр байгаа. За, тэгээ зээл авч чадахгүй та хурж штэ сүүл рүүгээ тийм ээ. Бид нар харж агсаалтанд орж ийн, тал талаас ингээл янз бүрийн бичүүгээр нь requirement-ууд шаардж байна. Харин ер нь бол таны одоо энэ зээлийн дарамтыг бууруулах, зээлийн төлөлтийг бууруулах гэдэг гоё тохиргоо бол манай Simple аппликейшн дээр байгаа. Та бүхэн аппликейшн руу ороод зээлийн төлөлт бууруулах гэдэг хэсэг дээр нь дараад орох юм бол та бүхний амьдралд ч гэсэндээ жоохон ч гэсэн ачааг нь бууруулах ийм гоё тохиргоо манай хамтрагч Simple зээлийн аппликейшн дээр байгаа шүү. Тэгэхээр та бүхэн Simple app-ыг суулгаад тэгээд өөрсдийнхөө төлөлтийг бууруулах гэдэг энэ хэсэг дээр бол одоо тий
одоо тэрийг дараад тэгээд зээлийнхаа төлөлтийг бас бууруулж байгаа ачааг хөнгөлөх юм боломж байгаа шүү гэдгийг хэлмээр байна. Цаашаа шахаараа. Дахиад оролтоо давхрал миний охин. Асуудлууд нэмэгдсээр заримдаа бүр дарамт болж хувирах үе бий. Гэхдээ ямар ч асуудлыг хөнгөвчлөх шийдэл бас бий. Сар төлдөг зээлийн төлөлт чинь өндөр байгаа бол Simple application-ыг ашиглан бууруулад амьдрал дахь бусад чухал зүйлстэй зарцуулаарай. Зээлийн дарамтаа багасга. Simple төлөлт бууруулах зээл. Одоо энэ нээлтийг чинь одоо ашиглаад дараа нь одоо хүн өвдөхөд одоо магадгүй тэр ирээдүйн тэр тархитай холбоотой Альцгеймер байна уу, зүүн өвдөлт байна уу, тэрийг эмчлэх, хүний ер нь амьдралын чанар, хүний тархины үйл ажиллагааг сайжруулах тэр зүг рүүгээ явж байгаа бол тэр процессыг л хурдлуулж ийн гэсэн үг үү? Тийм. Тэгээ хин хэлж байгаа шүү дээ. Хасабис бол одоо манай энэ AlphaFold бол одоо 100 гэлөө би андуураг бол 100 гэлөө 1000 орчим PhD хүний ажлыг дүүцнэ гэж байгаа юм. 1000 орчим одоо PhD 1000 орчим докторийн зэрэгтэй хүний ажилдаа дүүцэх ажил гэсэн үг байхгүй. Вау. Тэгэд хамгийн гайхалтай нь бол яасан гэхээр энд нэг юм байгаа. Маш хурдан авсан. Судалгааны ажил нь дэлхийн одоо топ 1 сэтгүүл хэвлэгдсэн, Nature сэтгүүл 22 онд хэвлэгдсэн, 24 онд Нобель авсан. Энэ бол дэлхийн түүхэнд хамгийн богино хугацаанд Нобелийн шагнал авсан. Тийм байна тий. За танаас ийм асуу. За уураг гэдэг нэг юм байна. За ингээ явчихна. Бид нар ингээд арх уухаар ингээд ер нь бол тархинд л нөлөөлж байгаа охбод бол сохтдаг. Зарим хоол идэхээр аз жаргалтай болдог. Зарим хоол тархинд сайн. Одоо намайг бол баг ухад одоо ийм хоол идвэл тархинд чинь сайн. Одоо ийм болвол муу. Энэ яг уурагтайгаа холбоотойгоор ер нь тархинд яг ямар процесс яваад байгаа. Тийм. Тий, ер нь бол санаа нь бол юу л гэж ах шиг байна. Одоо тархины тэр суралцах процесс сайн гэдэг нь яг юу юм те. Тэгээд гэд асууад ах шиг байна. Тэгэхээр одоо сайн тарих, муу тарих гэж ойлголт бол байхгүй. Тэр бүгд адилхан. Тэнгүүт энд ийм ойлголт байгаа. Хүүхэд ингээд ер нь бидний тарих гэдэг чинь анхандаа тийм 1.5 кг байхгүй шүү дээ. Хүүхэд няраа өгтөрөөд тэгээд бид нэр өсөлт хөгжил явагддгийн адилаар тарих ч гэсэн ингээд өсөөд хөгжөөд хэмжээнд томроод бэхжээд ингээд явна. Тэнгүүт тэрнтэй зэрэгцээ дотор талд нь бас одоо тодорхой хэмжээний одоо тэр микроструктурууд нөрчлөгдөд тэг хүн суралцах тусам, хөгжих тусам тэндний юм тархины холбоос гэж ойлголт. Одоо монголоор бол холбоос гэж байгаа. Ер нь бол synaptic plasticity гэдэг байхгүй. Тэгээд synaptic plasticity гэдэг нь тархины мэдрэлийн эсвэл саяны 100 тэрбум мэдрэлийн эсвэл ингээд хоорондоо холбоос шинээр үүсгээд байдаг байнга. Тэгээд шинээр бүр үүсдэг. Одоо эхлээд 100 тэрбум эс чинь ингээд холбогдохгүй ингээд ямар ч үсэн байж идэг юм уу? Гэхдээ эхэндээ тэр чинь ингээд эхний тодорхой шатанд бол 100 тэрбум бас хүрэхгүй. Ингээд хүүхд өсгийн хэврээр ингээд өсөөд ингээд холшроод их болоод тэгээд дараа нь тэр доктортой тоонд орсны дараа хоорондоо холбоосууд байнга үүсээд байдаг. Холбоос ингээд нэгээр наа. Бас холбоос сална алга болно. Холбоос үүсэх нь ямар ач холбогдол? Тэр холбоос үүсэж гин гэдэг нь тарих юм сурах тусам, хөгжих тусам өөрөглөл холбоос үүснэ. Тэр холбоос гэдэг нь яг үнэндээ бол практикийн хувьд бол бид одоо ингээд 5 настайдаа байгаа дурсамжаа эргэн санаад байдаг штэ. Тэгэхээр тэр чинь өөрөглөл тэр 5 настайд чинь үүссэн холбоос чамаа 30 нас хүртэл байсан гэсэн үг байгаа гэсэн үг байхгүй. Гэтэл зарим хүн бол 7 настайгаа санддаг үү те. Холбоос үүснэ үү? Тэр тухайн үйл ажиллагаа явж байхад холбоос үүссэн. Гэтэ тэр 30 настайдаа тэр юм буцаага салаад байхгүй болсон байхгүй. Disruption болсон байхгүй. Тэр plasticity. Тэгэхээр бол энэ тархин дотор бол тийм тарих бол тийм одоо уян хатан эргэтэн ингээд холбогдоод тэгээд хадгалагдана, насан туршдаа хадгалагдаж болно. Тэгээд тэр холбоос хөгшөрсөн ч үүсч болно. Буцаа салж байна. Нэг хамгийн сонирхолтой нь тэр холбоос үүсэх одоо хурд хамгийн өндөр актив тэгээд хамгийн их тоогоор байдаг, нэгт ихтэй байдаг үе нь 3-аас 3.8 нас. 3-аас 3.8 нас. Тэгээд тархины одоо зургийг ингээд аваад ингээд харахаар тэнд хамгийн оргилдөө очиж байгаа. Тэгээ одоо 40 настай, 30 настай хүмүүсийн 3 настай хүүхдийнхээс бага болчтой plasticity. Тэгэхээр тэр нь өөрөө одоо сурах чадвар асар өндөр байна гэсэн үг. Тийм. Тэгэхээр 3 настайгаас 5 настай хүүхдүүд бол сурах чадвар, юмыг хүлээн авах чадвар, acceptance rate маш өндөр байна гэсэн үг. Тэгээд бид одоо мэдэн штэ.
хойшлоод ах тусам сурахад хэцүүрээд эхэлдэг тий. Тэгээ одоо 40 настай болоод ирэхээр одоо шинээр юм сурах гэхлээр ингээд хэцүү болоод байдаг. Амар их effort шаардаад байдаг, анхаарал шаардаад байдаг. Тэр чинь өөрөөр хэлбэл одоо тэр холбоос үүсгэхэд улам хүнд болж эхэлж байгаа байхгүй. Тэгээ холбоос үүсгэх гэдэг процессыг бол яг хуу атомын төвшөнд авч үзэх юм бол одоо мэдрэлийн эсүүдийн хооронд одоо тодорхой өрмөц хоёр төрлийн уургал бие биенийгээ таньж одоо шинээр тийм microstructure үүсгэн. Тэр microstructure-ыг бол одоо манай тархичдад бол neuronal spinogenesis гэж байгаа. Тийм spine шиг тийм юм цулцсангууд үүснэ. Тэр цулцсангуудын гадаргууд уургууд байна. Нугас шиг. Тий. Тэр уургууд нь бие биенээ таньж ингээ холбогдно. Тийм л процесс байгаад идэг. Их сонин. Тэгэхээр 40 гараад ингээд одоо альва нэг шинэ юм хүлээж авах хэцүү 30 40 50 одоо хизээчүүд хүн бол харилцаа адилхан баг. Тэгэхээр яг уу монголчууд нэгдүгээрт эрүүл биед сарвал ухаан гэж ярьдаг. Тийм ээ. Тэр одоо яг холбоос үүсгэхэд яаж нөлөөлж нэгдүгээрт. Хоёрдугаарт нь зүгээр side note болгоод танаас асуучаа. Маш их хүмүүс сэтгэл гутралд орсны дараа идэгсэн ч байсан хамаагүй намайг мангар болгоод байна. Makes you dumb. Тэр ямар учиртай. Тийм энэ сүүлийн жилүүдэд одоо маш их судлагдж байгаа сэдв. Наадах чинь бол яг одоо бол баг нэлээд сүүлийн нэг 5 6 жилд бол одоо энэ яг таны саяны асуудагийн сэдвийг бол бүр нэлээд их судлагдж өгүүлээд хэвлэгдэж байгаа. Нэгдүгээрт бол энэ тархинд одоо ингээд холбоос 40 наснаас хойш сурахад хүндрэлтэй болно гэдэг нь бас бүх хүн дээр тийм биш. 40 хүртлээр тархи огт амраагаагүй байнгын ажиллагаатай байлгаад байгаа хүмүүс бол амар flexible. Тэгээ юу ч байсан сураад байна. Энд чинь нөгөө байнгын нөгөө гүйдэг тамирчин шиг байгаа гэсэн үг үстэй. Одоо булчин шиг л гэсэн үг юм байна. Яг булчин шиг байхгүй. Тархи бол яг булчин шиг гэж хэлдэг үнэн байхгүй. Тэгээд байгаа тохиолдолд бол байнгын бэлэн ерөөсөө юунд ч төрөхгүй. Зөвхөн дунд нь ашиглахгүй хэрэглээгүй одоо тархинд ачаалал өгөөгүй байжгаад тэгээ огцом яг гэхлээр ингээд нөгөө хэцүү байгаад байдаг. Тэр нь өөрөө тухайн хүндээ мэдрэгддэг байхгүй. Тухайн шинэ юм хийх гэхлээр нэг л төвлөрж өгдөг, нэг л авч өгдөг. Тэгээд сэргдэг л те. Сэргэн. Нэг тийм барьер үүсчдэг. Нөгөөх нь бол нөгөө одоо сая нөгөө сэтгэл гутрал гэдэг байгаа. Эн чинь бол сэтгэл гутрал гэд бид зөвхөн яг хүний одоо сэтгэл зүйн үүднээс тэгж тэгээ өөрсдийнхөө зан төрхийн үүднээс тэгж хэлээд байна шүү дээ. Гэтэл одоо бас л мөн эсийн физиологийн ч юм уу биохимийн процессын хувьд авахлаар тэр сэтгэл гутралуудын үед бол яа гэхээр цуснд бол маш олон янзын одоо гормонуудын хэмжээ өөрчлөгдчихдөг. Тэрнээсээ болоод тархин дотор байгаа тэр эсийн дотор байгаа бодисын солилцооны урвалын хурд өөрчлөгддөг. Тодорхой хэмжээний молекулуудын концентрац нь багасаад зарим нь ихсчдэг. Бүр биологийн тийм. Тэгээд тэн дотор яадаг гэхлээр тэнгуут тэрнээсээ болоод тэр мэдрэлийн дотор химикал стресс явагддаг. Тэг chemical stress явагдаад ирэхлээр мэдрэлийн одоо тэр холбоосуудад damage үүсдэг. Тэгэхээр бол энэ сэтгэл гутрал бол яг үүндээ бол атомынхаа төвшөнд бол одоо chemical stressтэй шууд явж холбогддог байхгүй. Тэгээ chemical stress нь бол одоо саяны дахиад нэг уургийн тохиолын замуудыг хөндөж эхэлдэг. Тэгвэл одоо яг үүндээ бол тэнд бол маш олон одоо стресс замууд ялангуяа ихэвчлэн стрессийн үед chemical stress үед бол тэгээд эсийн хувьд бол бүр ингээд одоо өргөслийн урвалууд эсийн төвшөндөө явагдаад эхэлждэг. Тэгээд тэр нь одоо яагаад тэгээд чиний хэлээд оч үнэн баггүй. Сэтгэл гутралын дараа тэгээ нэг тийм хүн юу яадаг гэд одоо суралцах процесс ер нь хамаг concentration хамаг юм жоохон өөр болоод байдаг. Abnormal маягийн болдог. Гэтэ тэр нь одоо хугацаанаас хамаарна л та. Тэгээд сэтгэл гутралын төвшин инээ тэрэгэл одоо манай монголчуудад зүгээр яг бидний амьдралд байгаа аяг их стресстэй амьдарч байна гэж. Ууртай байна. За одоо өөр юу гэдгийг одоо үед нөгөө байгаа асуудлууд ба шүү дээ. Тэр зовнил, anxiety одоо ингээд одоо уур, эмоц энэ болгон ч бас ер нь тархинд яаж нөлөөлөх вэ? Тийм мөн адил одоо негатив эффект л өгнө гэсэн үг л дээ. Тэгээ энэ болгон тэгээд одоо тархинд нэгдүгээрт бол одоо тархийн одоо хамгийн ихэнд бол мэдээж хэрэг одоо саяны химикал стрессүүд явахаас гадна урт хугацаанд бол одоо тархины одоо саяны суралцах үйл явц анхаарал төвлөрөлт гэх мэт асуудлуудад бүгдэнд нь шууд нөлөөлөх байхгүй. Тэгэхээр хүний тархи бол яадаг гэхээр ер нь бол хамгийн сайн ажилтг нь бол тайван тэгээд стресс фри орчинд ер нь явах хэрэгтэй. Гэхдээ нөгөө талд бол мэдээж хэрэг биологийн амьд организм шүү дээ бид нар чаа. Робот биш те. Тэгэхээр бид бол энийг хянаж зохицуул өөрчилж болдог. Тэгэхээр бол одоо яг үндэ бол хүний физиологийг бол хоол тэжээлэр бүрэн удирдах боломжтой байхгүй. Бид одоо үнэхээр стресстэй байвал тэгээд тэрийг мэддэг хүн бол одоо тэр стрессийг гормоныг өөрчилдөг хүнсний бүтээгдэхүүн шоколад, маклад юм мэдээд одоо чинь тийм юу байдаг штэ бодит кейсүүд байдаг штэ одоо нэг байгууллагын дарга байна. Тэгээ ямар ч стресстэй хүн орж ирээд энийгээ гараа явдаг. Тэгээ манай нөхөр навхаа он юу вэ гэхэлэр ингээд орж ирэхээс өмнө ингээд ширээнд амар гой үнэтэй шоколаднууд байн байлгаж идэг юусэн.
Тэгээ ажиллаа ярихаас өмнө уурлал орж ирсэн хүн за та суу гэж суугаал нөгөө проблемыг тоочих гээд штэ. Уурлал тий. Комплейн хийх гэл. Тэрнээс өмнө 1 2 3 сникер ч юм уу идэлч юм чинь тэгээд арай өөр. Тэгэнгүүт маш хурдан цусандах гормон өөрчлөгдөөл тархинд стрессийн төвшин буурал тэгээд нөгөө комплейн ч байхгүй болчих. Харин тэр шоколад хүнийг илүү аз жаргалтай болгодог гэх тэр одоо яг ямар шинжлэх ухаан ард нь байгаа тийм. Тийм мөн адил одоо шоколадны найрлагад байгаа тэр бага молекулд органик нэгдлүүд байгаа. Тэднэр нь одоо мэдрэлийн гадаргууд байгаа GPCR гэж нэг бүлэг рецептор уургууд байгаа. Тэр рецептор уургууд бол яадаг гэхээр голдуу одоо бидний нөгөө гормонууд, дофаминууд, за тэгээд энэ серотонинууд энэ бүх одоо гормоны рецепторууд чинь бүгд тэр ангилд ордог байхгүй. Тэгээ GPCR гэх тэр бол миний одоо судалдаг уурга байхгүй. Тэгээ хүний геномд бол одоо 20 мянган ген байна бидэнд. Тэрний 800 одоо хамгийн сүүлийн тоогоор бол 847 GPCR уургийн генийг нээчээд байна өнөөдрийн байдлаар. Тэгээд бүх гормонууд тэрний аль нэгэн дээр нь очиж үйлчдэг гэсэн үг. Тэгэхээр одоо тэр шоколадын найрлагад байгаа нь бол тэр аж жаргалын гормоны нөлөөл аж жаргалын гормон гэдэг юмтай өрсөлдөж очоод өдөөж өгдөг гэсэн үг тэр рецепторыг. Би танаас уучлаарай. Айгуу тийм юу асууж байгаа шүү. Марзан асууж байгаа. Дахиад асууя л да. Одоо ингээд тархинд одоо миний тархинд 100 сая юу нейрон байгаа. За тэгснэ миний тархинд бас уурга байгаа. За тэгээ бодвол надаас нөгөө аз жаргалын дааврууд бас ялгарч байгаа. Окситоцин, серотонин, допамин юу вэ? Эндорфин ч үлээ те. За ингээд ялгардаг. За сэтгэл зүйчид нар бол ингээд одоо юу гэдэг чинь ингээд хөлсөө гаргах юм бол энэ гаргаад хүн магтах юм бол одоо те нэгэн дээр нь допамин нөгөөх дээр нь окситоцин гэж ялгарна гэдэг. Та ингээд нэг юм барилга байшингаар ч юм уу биднэрс ингэж ойлгомжтой. Одоо тий ойлгомжтойгоор тэр уурга нь яг ямар үүрэгтэй хаана байгаад нейрон нь тэр эс нь хаана байгаа яг гормон нь хаана байгаа тэр нь яаж бид нар уурд ингээд тэрийг илүү яаж болох вэ? За тийм тэгэхээр тийм ер нь бол юм байгаа. Одоо ингээд за 100 тэрбум нейрон тийм ээ. Тэгээд эн чинь хідэн их 80 хүний бие чинь бол хөлний улнаас эхлээл толгойтой ус хүртэл бол нэг хідэн их 80 гэдэг лээ бактерийг gut microbiome-ыг оруулахгүйгээр эс байгаа. Тэрний 100 тэрбум л нейрон. За тэнгүүт нейроныг бол одоо бид нэг 9 давхар барилга гэж бодчихъя л да. Нейрон гэдэг чинь бол ер нь манайхаар монголоор тархины эс. Тархины эс. Тархины эс гэсэн үг. Тэнгүүт 9 давхар барилгыг тарих гэж бодъё. Тэнгүүт 9 давхар барилгад нэг 100-аад рүүм байна. Өрөө. Тэгвэл тэр 100 өрөө болвол 100 нейрон гэд бодох байхгүй. Гэхдээ бид тэр 100 өрөөг бол нэг хаалгаар нь гараад нөгөөрөө нэг бүгд нөр нь орж байгаа шүү дээ, тий. Гэхдээ бол ер нь бол бүгд коридороор холбогдож байгаа. Тийм ээ. Гэхдээ нэг өрөө бол нэг өрөөтэйгээ л холбогдож байгаа шүү дээ. Яг үнэнд бол гэтэл тархин дээр бол яаж юм тэгэхээр тэр 100 өрөө чинь 100 гула биетэйгээ холбоотой каналтай гэдээ ойлгож байгаа. Тэрийг бол тэр каналтай холбоосыг бол одоо бид synaptic plasticity буюу түрүүний миний яриад холбоос гэдэг байгаа юм. Тэнгүүд тэр уурга гэдэг чинь хаана байх вэ гэхээр тэр өрөөнийхөө дотор нь байх байхгүй. Дотроо байна. Тэгээд тэр нейрон дотроо. Тэгээд тухайн нэг нейрон нь нэг нейроныг бол нэг үйлдвэр гэж ойлгох хэрэгтэй. Бүхэл бүтэн одоо нэг тийм тэрбум ажилтнтай үйлдвэр гэж төсөөлөх юм бол тэр нэг өрөөнд дотор тэрбум тооны уурга нэгэн зэрэг хөдөлж байгаа гэсэн үг. Нэг нь шилийн нарчаад, нэг нь цонхын нарчаад, нэг нь энийг нарчаад, нэг нь тэрийг нарчаад. Тэгээд тэдний тэр ажиллаж байгаа хамтын нийт одоо үйл ажиллагааг бол тухайн нейрон дотор явагдаж байгаа бодисын солилцооны процесс. Тэр хамтын хөдөлмөрийг нь бол бодисын солилцооны процесс гэж байгаа юм. Тэнгүүд тэр хамтын хөдөлмөр дотор тухайн нэг хүн болгоно, нэг ажилтан болгоно, нэг уур гэж бодох юм бол нэг нөхөр чадарчлаа штэ, гимтэлчлээ. Тэр нь өөрөлдөө тухайн нэг уурыг эвдэрж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэнгүүт стресс ч юм уу сэтгэл гутрал үед тэр хүмүүс чинь нэг нэгээрээ хөвтөд унаадаг байхгүй. Тэнгүүт тухайн өрөө дотор байгаа хамтын хөдөлмөр тэр хамтын үйл ажиллагаа саарад удаашраад тэгээд одоо хан тааз нь бохирдоод ингээд ирнэ дээ. Тэгээд энэ процесс л явагдаж байгаа гэсэн үг л дээ. Ер нь маш энгийнээр хэлэх юм бол тэгэхээр уургийн молекул гэдэг бол тийм жижигхэн байх нь. Нейрон гэдэг чинь бол одоо нэг том тэрнээс агуулгах сав. Тэгтээ нейрон дангаараа байхгүй бусад бүх нейронуудтай холбоостой байна. Тэгээд бид нар ном унших одоо арх дар суух, тамхи татах, гой хоол идэх, секс хийх одоо энэ ямар ч мэдрэмж үүдийн тий гой ингээд салхинд гарах, хайртай хүнтэйгээ уулзах, хайртай хүнээ алдах. Энэ болгон чинь саяны уурга юунд ингээд нөлөөлөл нэг нь бол сайнаар нэг нь муугаар тэгээд тэрнээс нь хамаарад аз жаргалын гормон их бага баланс алдагдахгүйгээ тийм л юм явагдаж байгаа. Яг зөв гэсэн. Тэнгүү тухайн нэг процессыг нь одоо өдөрдмөр санагдаж штэ тий одоо нойрны юм уугаад тэнгүүт тэр 100 тэрбум
ажилтан байлаа тэрний нэгэнд нь таарсан л одоо нэгийг л одоо дундаас нь таньж очиж ондог алах гэсэн үг байхгүй. Тэр бум дотроос нэгийг л цогох зөвхөн тэн дээр ондог бусдыг ондоггүй. Тэгтээ тэд нар чинь бүгд зэрэг байж байгаа. Тэр спейсийг үзэгдлийг бид им гэж байгаа байхгүй. Тэгэхээр им хүчээр шүү дээ. Хүчээр яг зөвхөн тэрийг таних. Тэр 100 одоо 1000 хонь дундаас би 10x таньдаг гэдэг байгаа шүү дээ. Тэрэн шиг тэр олон дотроос нэгийг таньдаг им байх юм бол тэр чинь хамгийн сайн им өөрөлдөл ямар сайд эффектгүй. Тэр имийн гаж нөлөө гэдэг байгаа чинь давхар хит хитэн уураг дээр тийм байна. Үйлчлээд байгаа учраас байгаа буруу оноод байгаа. Байгаа буруу оноод байгаа процессыг л одоо имийн сайд эффект гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүх процесс энтриг саяны John Jumper энтрийн судалгаач нь хялбаршуулж өгч байгаа байхгүй. За тэнгуут ингэсэн. Jumper-хийн хоёрын судалгаа бол тэр хялбаршуулад уургуудыг ингээд одоо бүтцийн илүү одоо ойлгох гэх юм уу таах орч. 3 дахь нөхрийн Нобель байгаа шүү дээ. Яг та сая нөгөө им дээр ингээд ярьсан чинь тэрний талаар. Тийм 3-т бол Вашингтон их сургуулийн Дэвид Бекер гэж профессор Нобелийн шагнал авсан. Тэгээ мань нөхөр бол Нобелийн шагналыг чинь ингэдэг шүү дээ. Хамтын бүтээлд өгнө эсвэл одоо төсөөтэй юмыг өөрөөр газар бие биенээсээ үл хамаарч хийсэн. Бас хүмүүс аав. Тэгээ энэ тохиолдолд бол Jumper Service хоёр хамтдаа хийсэн. AlphaFold-ыг Дэвид Бекер бол тусдаа тэр хоёроос үл хамаарч тэр хоёрт өрсөлдөгч нь байж байгаад гаргаж ирсэн байхгүй. Арай өөр аргаар. Тэгэхээр энэ хүнээс өмнө бол бид яадаг байсан бэ гэхээр энэ байгалыг таних л судалгаа хийдэг байсан байхгүй. Эхлээд бид нэг бактери судална, сүүчлийн бактери ч юм уу, гидсний савханцар бактери ч юм уу, вирус ч юм уу. Тэгээ одоо вакцинуудыг мэдэн штэ ингээд амтнаас нэг өгчүүлсэн вакцин ингээд нөгөө вакциныг наваад хүлээд буцаж тарьдаг барьдаг тийм байсан. Дандаа тэр байгалаас нь ялгаж аваад тэгээд тэрийг хүндээ хэргэлдэг. Эмийг ч гэсэн одоо нэг тийм юмд сайн гэсэн ургамлаас бодисыг аваад тэгээд аваад хүндээ хэргэлдэг. Тэгж явдаг байсан. Тэгээд Дэвид Бекер гоо яасан гэхээр байгаль дээр огт байхгүй artificial protein гэдэг юмыг анх гаргаад тэгээд тийм байгаль дээр огт байхгүй эхлээд тэр өвчнөө судалчаад энэ өвчнөд ер нь нэг иймэрхүү бүтцтэй ийм уураг байвал нөлөөлөх юм байна гэдгийг урдчилж тооцчоод тэгээд тэрийг лабораторид хиймлэр гаргаад ирсэн байхгүй. Тэгээд тэр аргыг нээгээд тэгээд тэрэндээ protein design гэж нэр өгөөд тэгээд тэр салбараа шеф сургууль гэж нэрлэдэг юм л та. Одоо хэдэн мянган шав бэлтжиж байгаа байхгүй. Тэгээ дэлхий дээр ингээд том контрибьюшн. Тэгээ бид бол одоо заавал ямар нэгэн уургийн молекул юм уу им хэрэгтэй болоход байглаас хайхгүй бид эхлээд өөртөө тооцоолчихъя. Тооцсон имээ гаргаад ирээ. Тэгмээ тооцох тэр процесс нь заавал нэг компьютер тооцно гэдэг үг чинь ер нь цаана компьютер орж ирнэ шүү дээ. Тэгээ компьютер орж ирэхлээр компьютер чинь бол мэдээж физик байна. Дээрээс нь кодинг байна. Тэгээ дээрээс нь математик байна. Гэхдээ тэдний хийдэг гол юм нь бол супер компьютер. Тэгээд одоо супер компьютер дээр тооцож тэрийг гаргаж авдаг юм баггүй. Тэгэхээр ирээдүйд амаржин гэдэг хүн өвдөхөд магадгүй Жамбалат гэдэг хүн яг адилхан өвчнөр өвдөхөд хоёуланд нь тус бүрт нь яг таарсан тийм зүйл им гэх юм гаргаж өгнө гэсэн үг. Тийм. Одоо яг энэ бол яг өнөөдөр бол дэлхий дээр яг одоо тренд болж байна. Биотехнологийн бүх том компаниуд энэ рүү хошуурж байна. Энийг бол одоо personalized medicine гэдэг аахгүй. Одоо эхэндээ бол мэдээч хэрэг luxury буюу нийгмийн одоо дээд давхаргын хүмүүс одоо яадаг гэхэл нэг хүн болго нэг эмчтэй гэр бүлийн эмчиж байдаг шүү дээ. Тэгээд тэр эмчтэй болохоор 5 настайгаас эхлээд одоо 50 нас хүртэл бүх сар болгоны цусны шинжилгээний мэдээлэл нь байж идэг, бүх өвчний түүх нь байж идэг. Тэгээд тэгж явж исэн. Тэнгүү сая AI гараад ирэнгүүт энэ дээр нэг өөрчлөлт гарч ирж байгаа юм. Personalized medicine буюу эмийг тэр хүн болгоны тэр дата үрчлээ шүү дээ нэг тийм нэг нийгмийн одоо мундаг хүмүүсийн тэр одоо effort-ийн ачаар тийм дататай болсны дараа тэр индивидуал хүмүүсийн ялгааны мэдээлэл гараад ирчихэж байна. Тэр мэдээлэл дээр нь суурлаад personalized medicine чамд хувийн юм бэлтгэнэ. Тийм хувийн юм. Одоо зарим энэ өөрөөр хэлбэл одоо зарим хүнд зарим юм үйлчлдэг байхгүй юу? Нэг өвчин намдах юмыг нэг хүн уухаар 8 цаг өвчнөө намдаад байдаг. Зарим хүн 4 цагийн дараа дараагийн тунг нуухгүй бол өвчин нь сэдрээд байдаг. Тэгэхээр тэнд нэг тийм ялгаа байгаад байна шүү дээ. Яг ижил имийг ижил тунгаар өгж болохгүй. Тэр хүнд нь зориулсан л медицин юм гаргах гэдэг шүү дээ. Тэнгүүд энийг одоо AI-тай хослуулж яаж юм гэхээр digital twin гэж гарч ирж байгаа байхгүй. Тэр бол бүр гоё. Digital twin нэг ингээд одоо biology-тэй хослуулчихгоот ингээд чи өөрийнхөө одоо digital хувилбарыг яг physical биш одоо digital хувилбар тэн дээр чиний бүх генетик мэдээлэл чинь байна. Чиний өөрөө чинь DNA-гийн дараалал энд оруулчихна. Тэгээ бүх өвчний чинь түүхийг оруулчихна. Бүх амьдралын хэв маягийг чинь оруулчихна. Тэгээд зарим хүн бол одоо амьдралын хэм маягаас хамаараа тодорхой хугацааны дараа одоо юу явах боломжтой, өвчнөд сэдрэх боломжтой гэдэг. Тэгээ тэр юунуудыг нэг digital twin-ээр урьдчилан хянаа явуулах боломжтой.
Тэгэхээр наадхыг чинь зүгээр товчлох юм бол би зөв буруу ойлгож байна та хэлээрэй. Зүгээр одоо ирээдүйд те энэ технологи нь гараад за тэгээ технологитойгоо холбоод за нэг Apple Watch бай те. За ингээд зүүцсэн. Нөгөө миний дижитал ихэр дээр бол бүх мэдээлэл байгаа шүү дээ. За тэгээ энийг зүүцэн явж байгаа юм чинь би одоо юу гэдгийг нөгөө муу зуршин нойргоо ч юм уу те арх дарсуусан ч юм уу нэг өөх тостой хоолыг хийдсэн. Ингээл нөгөө хүн дү за өнөөрөө нэгэ багсахаараа. Магадгүй бүр наривлууд илүү алим мэдээ. Ийм уугаараа ингээрээ гэдэг л ирээдүй хүлээж штэ тийм ээ. Гэтэ чиний Apple дээр байгаа мэдээлэл хоёлаа нэг газар ижил юм уу сууж явах надад өөр мэдээлэл ирэх байх миний тийм. Ягаад тэгэхээр хүн болгоны бие ингээд өөр гэж байгаа юм тийм үү. Та сая AI гэж ярьдлаа л да. За ер нь бид нар бол хиймэл оюун ухаан гэдэг талаар их ярьсан. Гэхдээ би энэ чи тарих судлалын үнэтэй ярьж байгаа. Бодит оюун ухаан. Одоо бодит оюунаа ер нь одоо хүн төрөлхтний хэрэг судалсан. Энэ салбарыг ер нь одоо судлах нь ямар ач холбогдолтой юм. Тэгэхээр бодит оюуныг судлах бол одоо хүн төрөлхтний баг одоо хамгийн чухал асуудал болчихж байна. Энэ дээр бол хит хитэн зүйл байгаа. Одоо хиймэл оюун гэдэг маань өөрөө бодит оюуныг судлах явцад, судлах гэж оролдох явцад бодит оюун яаж ажилдаг гэдгийг танин мэдэх гэж effort гаргах явцад гарч ирсэн одоо анхны achievement байхгүй. Эхний achievement, эхний алхам. Тэгэхээр бодит оюуныг судалж байгаа явцад бид эхний achievement-ээр хиймэл оюуныг зохион бүтээсэн л байхгүй. Тэгэхээр бодит оюун гэдэг бол энэс илүү complicated гэж үзэж байна. Гэтэл зарим хүмүүс бол яг арай өөр салбарын хүмүүс бол магадгүй maybe more simple гэж бас бодож байна. Гэхдээ биний хувьд бол илүү complicated гэж харж байгаа. За яагаад энийг судлах хэрэгтэй юм биш бодит оюун. Тэгэхээр энд юм байгаа. Хүний тарих. Тэгээд хүн ингээд 100 нас. За одоо бол би 100 насны тухай ярихад бол асуудал болчихлоо шүү дээ. Ер нь 100 настай хүмүүс амар их болчихлоо. Эйжингүүд асуудал. Тэгээд ингэсний дараа угаасаа биологийн нас одоогоор лимитэд байна. Одоогоор магадгүй мэдэхгүй ирээд. Тэнгүүд тэр хүний тархинд байгаа тэр бүх мэдээллийг бид хуулж авч болох уу? Мөнх бусыг үсгээс өмнө. Тэгээ нэгэнд хуулаад авчих юм бол тэрийг өөр биологийн биет рүү шилжүүлэн суулгаж болох уу? Магадгүй биологийн биш биет рүү, робот руу шилжүүлэн суулгаж болох уу? Үрд амьдрын гэсэн үг юм уу? Тийм одоо би энэ робот гэхдээ меморийн тэн дээр яг одоо байгаад. За меморийн тим юм. За би энэ асуултаа дараа нь уучлаарай. Та үргэлжлүүл. Тийм байж болох уу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэнгүүд яг одоогор бол мэдээж энэ шийдэгдээгүй. Гэхдээ энэ рүү тарих судлалын одоо номер 1 асуулт ерөөсөө л энэ байхгүй. Хэрвээ энэ рүү очих юм бол энэ технологиг шийдчих юм бол энийг эзэмшиж байгаа эсвэл төрүүлж эзэмшсэн улс гүрэн дэлхийн экономи, дэлхийн эдийн засаг, дэлхийн бүх юмд доминант болно гэдэг концепт байхгүй. Давмгаал. Ноёрхон тий. Ноёрхон. Тэнгүүд яасан гэхээр 2013 онд Америкийн ерөнхийлөгч Обама нэг том хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэ ер нь бол дэлхий дээр байгаа том ололтууд данд Америкээс эхэлдэг штэ. За юугаа Аполло байгаа. Тий, нэгдүгээр Аполло байна. Саран дээр хүн буусан. Тэр бол пуужинг зохион бүтээх үндэслэл болчихсон шүү дээ. Дараа нь Oppenheimer байна. Manhattan Project. Гуравт нь Human Genome Project байна. Тэр бол 2001 онд дууссан. Тэгээд энэнтэй дүүцгүйц ягаад эдгээр том бэ гэж хэлж байгаа гэхээр хоёр юм байгаа. Нэгдүгээрт бол дэлхийг өөрчилсөн. Хоёрдугаарт бол зарцуулсан мөнгө нь асар их байхгүй. Энэ хараад нөгөө одоо энэ салбар чинь өөрөө нөгөө хувь тавилангийн эрхээр гэдэг үгийг энэ дээр ашиглаж болохоор байхгүй. Дэлхийг өөрчилсөн ингээ сая бол 3 төсөл ярихад одоо энэ бол ингээ 4-р сүүлийн 100 жилд бол тий 13 жил одоо үргэлжилж байна тий. Обамагийн санаачлагаар бол Human Brain Initiative гэж хөтөлбөр эхэлсэн. Тэгээ маш их мөнгө хаясан. Тэгэнгүүт тэр сад философи нь бол түрүүний хэлдэг шиг энэ тархины технологиг төрүүлж эзэмший. Хүний тархийг яаж ажилдгийг, хэрвээ ажилдгийг нь механизмыг нь тогтоочих юм бол бид тэрийг одоо чиний дэлгүүрт ороод юу худалдаж авахыг чинь урьдчилаад энэ усыг авах уу, энэ усыг авах уу гэдгийг чинь урьдчилаад хэлчих гээд нь шүү дээ. Заавал энийг ав гэд тэр технологи байж болох уу гэж байгаа юм. Тэгэхээр өрсөлдөгч улсууд нь зөрөөд тарих судаллаа мөнгө хаяж гисэн байхгүй. Шууд Япон бол Обамагаас жилийн дараа Япон бол Mind and Brain гэж том төсөл эхэлсэн. Хятад бол шууд China Brain Project гэж эхэлсэн. Тэгээд Европод бол Blue Brain Project тэгээд одоо уралдаад байна тий. Тийм Brain Europe гэдэг project ихсэн. Яагаад вэ гэхээр Америкаас хоцрохгүй байна шүү дээ тий. Нөгөө Пуужингийн уралдаан шиг л баггүй юу? Цөмийн зэвсгийн уралдаан шиг. Эдгээр төрүүлчүүд бид баларах гээд байна гэд. Тэгээд
тэр төсөл эхлэнэ гэдэг чинь тэнд маш их хэмжээний бажет хуваарлаад маш их хэмжээний санхүүгийн төсөв төвлөрнө гэсэн үг шүү дээ. Нэгэнт шинжлэх ухааны судалгаа бол яадаг гэхээр ерөөсөө мөнгнөөс хамаартай. 100% мөнгнөөс хамаартай. Хэр их мөнгө хийн тэндээс үр дүн гарна. Тэгэхээр тэрний ачаар бол сүүлийн 15 жилд бол яасан гэхээр тарих судлал гэдэг салбар бол дэлхийд дээр баг ингээд том гүрнүүдийн хооронд ийм том уралдаан болчихж байгаа. Тэрний ачаар бол маш их шинэ нээлтүүд гарч ийн, шинэ өгүүлбэрүүд гарч ирж ийн, тархины өвчнгүүдийн механизмуудыг уралдаж хэвлүүлж ийн. Тэгээ шинэ эми молекулуудыг уралдаж хийж ийн гэд ингээд. Манай подкастын хамтран ажиллагчаар тамхинаас гаргах лазер эмчилгээний софт лазер эмнэлэг маань ажиллаж байна. За тэгээ софт лазер эмнэлэг бол хүнийг тамхинаас гаргана гэдэг бол энэ бол нэгдүгээрт манай контенттэй одоо үн цэнтэй гэдэг утгаараа бол одоо яалтчгүй бидний value бол нэгдэж байгаа. Мэдээж тамхинд бол хэрэгтэй нэгч зүйл байхгүй. Гэхдээ манай монголчууд бол бид нар бүгдээрээ бол тамхины хэрэглээнд маш их автсан байгаа. Тэгээд тамхинаас гаргана гэхээр одоо өнөө худлаа нь мэддэхгүй баахан зүйлс байдаг. Энэ бол бүр 100% rateтэй гэж байгаа. Яг хүмүүс заримдаа буцаар relapse хийх юм бол байхыг үүсэхгүй. Гэхдээ яг хүний биений гаднаас болон дотроос энэ ч ингэж хэрэглэгдэж нэхэгддэг одоо энэ цэгүүд дээр бол бүр лазер эмчилгээ хийлгээд бүр хүний ингээд толгооноос хөл хүртэл ингээд 360 цэг байдаг гэж байгаа. Чих тус бүр 140 гээд эндээс 50 цэгийг нь онилж аваад тэгээд шарлах хийлгээд ерөөсөө нэгхэн удаа орно 36 минутын турш орно. Тэгээд тамхинаас гарах ийм супер үйлчлэгээ байгаа. Тэгээд та бүхэн манай Төв Номын сангийн уртлын 3 галыг бол мэдж байгаа. Тэрний 403-т бас байрлаж байгаа шүү гэдгийг хэлмээрэн софт лазер дээр очиод нэг удаа шарлага хийгээд үзээрэй. За тэгээд 7011 4361 70 10 4361 гэдэг дугаарт холбогдорой 2009 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа юм байна шүү. Тэгээд софт лазерын хамт олондоо бас баярлалаа хэлье. Лазер эмчилгээ хийлгэснээр бид байгаа тамхины никотин сармагжин нэхэх чадвар суларч биеийн бодисын солилцоо цусны эргэлт сайжирдаг. Ингэснээр тамхины хортой нийтлүүд богино хугацаанд биеэс гадагшилж тамхины хамаарал бүрэн арилдаг. Өөрөөр хэлбэл эмчилгээ хийсний дараагаар тамхи биенээс нэхээ болдог бөгөөд тамхи татахгүй утгаар уур хүрэх, сэтгэл санаа тавгүйдах, юм хайх, хөлс гарах зэрэг элдв янзын зовиорууд биеэс бүрэн арилдаг. Тэгэхээр ахаал би энэ асуултаа уучлаарай. 2 дахь асууж байна уу, 3 дахь асууж байна уу? Тэгээд яахан гэдэг асуулт байхгүй тий. Яг юу руу явж байна? За сая та хэнд нь хэлсэн. За үнэхээр бид нэр одоо энэ миний зүгээр ойлгосноор хайлтлаарснаар одоо Альцгеймер гэдэг чинь бол тэр нейрон гэдэг зүйл чинь бүр үхчээд байгаа зүйл. Одоо үхсэн хүнийг амьлуулж болохгүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр одоо Альцгеймерыг яаж хийдэг? Деменшиг яаж хийдэг? Паркинсонсыг яаж хийдэг? За тэгээд одоо Elon Musk-ийн Jeff Bezos дэлхийн томчууд ирээд байгаа. Тэр тархинд хүн чип хийчих юм бол тэр уурганд хүнд яаж нөлөөлөх юм? Ирээдүйд ер нь тэгээд хүний тархи гэдэг нэрнгээсээ өөр биет рүү аваачиж очоод магадгүй тэр оюун ухаан, ухамсар энэ болгоныг ялгаж салгаж ер нь одоо бид нар ингээд та зүгээр ингээд одоо үзэж байгаа хүмүүстээ гоё төсөөлөл өгөхөд potentially боломжит ер нь ямар тийм гайхамшигтай бидний төсөөлөөгүй тийм ирээдүй хүлээж байгаа. Энэ болгоныг хийсний дараа за эцсийн зогсоол танд ер нь яаж төсөөлөгдөж байна? Эцсийн ч байх зүгээр аль болох хамгийн хол харагдаж байгаа destination. Тийм. За тэгээд яг хоо ингээд саяных шиг ярихлаар саяныхуд бүгд бол ер нь бол зүгээр яг хоо ирээдүйн рүү чиглэсэн юмнууд ярьж байгаа шүү дээ зүгээр концепцийн тухайд одоо тийм ээ. Гэхдээ яг өнөөдрийн байдлаар бол тарих судлал бол тийм амар хол бол явчааг байна яг үнэндээ бол. Бас тийм айхтар гар хүрхээргүй тийм хол очоод ингээд судалж барахааргүй хүүхдүүд ойлгохооргүй төвшөнд очичаагүй. Яг үнд бол одоо шинжлэх ухааны хөгжлийг ингээд хүний хөгжлөөр төлөвлөх юм бол өнөөдрийн тарих судлал нэг мөлхөө шатанда байна. Нэг мөлхөө хүүхэд шиг шатанда байна. Технологийн хувьд. Тийм. Бид бол ингээд яриад байгаа ч гэсэн. Тийм байна. Тэгээд ирээдүйг бол хэлэхэд хэцүү. Гэхдээ саяны 15 жилийн одоо энэ том уралдааны ачаар бид тэрнээс өмнө одоо дөнгөж 2010 оны үед бол яасан гэхээр ерөөсө тархины 1-2 эсийг л хэмжиж чаддаг гэсэн байхгүй real time тэр мэдээлэл синапсын дамжуултыг одоо бол 1000 2000 эс дээр хэмжилт хийж байдаг дөнгөж болж байна чипний хөгжлийн ачаар. За дээрэс нь тархины эсийн холбоос гэж ярьлаа шүү дээ. Тэрийг бол ерөнхийдөө connectome гэж нэрлэдэг. Connectome connection гэдгийн одоо олон connection тэр ом connectome. Тэгэхээр бид бол одоо хүнээс өмнө эхлээд ялааны connectome-ыг хийчлээ. Арай simple учраас. Дараа нь хулганы коннектома хийчлээ. Одоо хүний коннектомыг сая тэгэхээр raw map-ийг гаргачлаа. Зураглал гэсэн. Одоо түүхий зураглал raw map гэдэг нь. Хүний тархины коннектомын анхны. Тэгээд дараа нь бол одоо бид нөгөө ингэж явагддгийн биш үү дээ гэдэг нэг тийм хар зураг л одоо явагдаад байгаа байхгүй. Хар зураг. Тэгээ энэ юмнууд яаж гарч ирдэг гэхээр нэг судлаачаас биш нэгэд эхлээд девайс нь хөгждөг юм байна.
Нөгөө мөнгө их хаяхлаар тархийг ингээд тарих судлаачид судалдаг, биологчид, эмчнэр судалдаг байсан бол энэ рүү их мөнгө ороод ирэхлээр инженерүүд ороод ирдэг юм байна. Физикчид ороод ирдэг юм байна. Математикууд, AI чингууд тэгээ бүр шал өөр салбарын усуд орж ирдэг юм байна. Тэгээд эндээс олон салбарын дунд ингээд interdisciplinary field үүсээд тэгээ энэ хүмүүс чинь нэгнийхээ мэдэхгүй юмыг нөгөөт нь гаргаад тэнгүүтээ тэр багжнуудын accuracy-г өсгдөг юм байна. Хуучин бол нэг 2 нейроны хардаг байсан бол шууд 1000 нейроны хардаг болоод. Тэгээд device нь хөгждөг юм байна. Device нь хөгжсөний дараа нэг жоохон мэдлэг хуримтлагддаг юм байна. Тэр нь нэг 50 60 жил явд юм шиг бай. Тэгсний дараа нэг jump өсрэлт болдог. Технологийн дэвшил одоо нөгөө бид нар мэдэн штэ нөгөө шин технологи хагас дамжуулагч, утас, инээ тэрэг гэдэг одоо AI гэдэг. Тэгэхээр одоо бол тарих судлал бол мэдээлэл хуримтлуулах үе дээр явж гин гэж хэлж ийсэн. Тэгсэн чинь нодлон нэг том тархины эрдэмтэн бол AI орж ирснээр бол одоо энэ шинжлэх ухааны хөгжлийн хувьсэл бол ингээд дөрөнгө боллоо гэж. Тэгэхээр нөгөө 50 60 жилсээд ах юм байхгүй юм байна. Саяны 2 хүртэл Нобелийн шагналыг 1 2 жилийн дотор тэгэхээр юу ч санаанд гарч ирж байна. Одоо жишээ нь хагас дамжуулагч одоо орж ирснээр одоо юу байгаа шүү дээ, тийм. Бид нар ингээд одоо ингэж хэлдэг юм уу? Одоо нугасны гэмтэлтэй суумгаа мөн. Нугас гэмтэн гэдэг чинь тийм. Энэ нэг дунд нэг нейрон тэр цахилгааны утсал гэмтчихэд байна. Яг зөв. Тэгэхээр хагас дамжуулагчийн хөгжил, AI-ийн хөгжил эн чинь тэгээд энэ хүнийг босгоод ирэх боломжтой юм. Тийм, ер нь бол одоо сая би хэллээ тарих хуучин бол тухайн нэг салбарууд бол ингээд тусдаа явдаг байсан байна. Физикчд нь физикээ судалдаг, химчд нь химчээ судалдаг, эмчнэр нь хүний эмчилгээ яваад байдаг. Хоорондоо нэг хайхтар одоо холилдохгүй. Сая нөгөө том юу шинжлэх ухааны тийм том одоо өсрөнгөө тийм санаачлагууд гарсны үеэр одоо ингээд холцлогддог болоо шүү дээ. Тэнгүүд ясны тарих судлалд одоо саяны таны хэлж байгаачлаа энэ хагас дамжуулагчийн технологиг тарих судлалд бид яаж ашиглах вэ? Өөрөөр хэлбэл тархины одоо тэр нарийн одоо тэр жижиг 100 тэрбум мэдрэлийн эсвүүд чинь бүгд хоорондоо дахиад бүгд адилхан биш байхгүй юу? Өөр яг л тархины төвүүд чинь өөр байгаа шүү дээ. Бид нар ингээд тэрд нь харааны төвөн тэнд, сонсголын төвөн тэнд, сэтгэн бодох төв нь одоо тэр тархины тэг голдоо hippocampus гэдэг одоо нэг тэр нэг хэсэг дээр байж байгаа, хамгийн гүндээ байж байгаа хамгаалтаад тий. Тэгэхээр тэр болгоныг specifically таньж detection хийдэг тийм тусгай чипүүд зохион бүтээх шаардлага үүсэж байгаа байхгүй. Наривчлан таньж одоо илрүүлнэ. Наривчлан таньж илрүүлдэг. Тэгээд уншдаг тэрний тэнгүү тэр чипийг хийхийн тулд дахиад өөр сайенс ирэх болчихж байгаа. Тэр чинь тарих судлаач чадахгүй байхгүй. Тэнгүүд яасан гэхээр хажууд билээхэн сүүлийн 100 жилд чинь одоо хагас дамжуулагч гэж нэг том салбарын өрсөлдөөн чинь бол өөрөө чипний технологиг бүр ингээд хөгжүүлсэн шүү дээ. Гэхдээ тэд нар бол тэр компьютерт ашиглаад байгаа. Тэнгүүд билээн хөгжүүлсэн технологиор нь тархины чип зохиоё гэд ID гарч ирээл, санаа гарч ирээл. Тэгээ хүмүүс нь тийшээ хийгээд тэгээд хийчихэж байгаа байхгүй. Тэнгүүд одоо тэр paralyze гэж байгаа. Одоо ингээд нугасны гэмтэл энэ тэнд бол маш олон янз байгаа. Мотор нейроны гэмтэл байна, янз бүрийн гэмтэл байна. Гэхдээ яг хөө тэрэн дээр бол одоо тэр суумга болчихж байна гэдэг чинь одоо доод хэсэг рүү бол яаж яах гэхээр цахилгаан дамжуулах одоо тэр мэдрэлийн холбоос л тасарчж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ тэрийг би дунд нь одоо таны саяны хилдэг төсөөлж одоо төлөөж хилдэг хэсэг цахилгааны утас холбодог шиг одоо ямар нэгэн материалаар чип байж болно, полимер материал байж болно. Гэхдээ тэр нь заавал цахилгаан дамжуулдаг материал байж тарах гэдэг шүү дээ. Тэгсэн мөртлөө бусад юмд харах халгүй. Тэгээ хүний хөдөлгөөнд харах халгүй. Тэгээд biocompatibility байх хэрэгтэй. Литиум хавцаа байх юм. Тий, одоо титан, метанаар орж ирсэн composite. Тиймэрхүү юмнууд одоо явж гин. Тэгээ анхны ордлогууд нь бол одоо амтны дээр за зарим нэг клиникийн одоо сайн дурын хүмүүс дээр хийгдээд явж гин. Энэ бол бодит одоо хурал дээр бүр харуулж гин хүмүүс. Хоёрдугаар нэг ордлого нь бол Аватар гэдэг кинон дээр нэг юу өмсөөд тэг ингээд яваад байдаг шүү дээ. Тэрийг бол одоо яг тэр суумгаа хүмүүс тэр бодит байдал дээр хэрэглээ нэвтрүүлчлээ л одоо хэд хэдэн компани худалдаанд гаргачлаа. Суумгаа хүмүүс дээр тэгээд нөгөө ALS-тэй мотор нейроны юутай хүмүүс дээр болвол тэр бол ингээд маш сайн ажиллаж байна тийм роботууд. Тийм ээ одоо тэр мотор асуудал газ суумгаа болоо хөдөлж чадахгүй болоод одоо Стивен Хокинг дээр ч гэсэн байдаг. Эн чинь тэгэл тэр тархитайгаа л харьцаа болчихж байгаа л асуудал байгаа шүү дээ. Тэнгүүд тэрэн дээр болохоор олдмолын тухай бид ярьж шүү дээ. Одоо гэмтэл мэмтлэр Стивен Хокингийн хувьд бол ч олдмол биш шүү дээ. Тэр хүн бол одоо тийм үү тэр чи эхэндээ зүгээр шүү. Эхэндээ зүгээр байжгаад одоо тархины ихэнх өвчнүүд ингэдэг юм. Эхэндээ зүгээр байжгаад нэг 40 наснаас хойш ер нь огцом сэтэрдэг байхгүй. Одоо жишээ нь Алцхаймер гэдэг өвчний одоо удамшлалын шалтгаантай байна, олдмол байна.
Тэгээ зарим өвчин шалтгаан бүрэн тодорхойгүй. За би удамшлыг нь хэлэхэд бол ингээд аав ээжээсээ удмын тэр гений мутацийг авцсан. Гэхдээ шинж тэмдэг 40 нас хүртэл илэрдэггүй хүмүүс байна. Тэгээ нэг 42 3 үрээд ирэхээр гинт мартамхаа болж эхлээд яг тэр өвчний клиник шинжт нь илэрдэг. Тэрний яасан гэхээр удамшлын гарлаа мутацтай байсан байхгүй. Тэгэж явагддаг. Ийм Тэгвэл биш үү? Танаас тийм нэг мэтгэлцээний юм уу, философи юм уу асуултууд ингэж асууж байгаад нөгөө ахиж дундаас нь шинжлэх ухааны шийдэлтэй гаргаж ирэх найдвартай асууж байгаа шүү. Nature or nurture гэж хэлдэг л дээ. Тэгвэл амьдрал хүн өссөн орчин чухал юм уу? Ген удамшил чухал юм. Энэ одоо бас их complicated асуудал л да. Тэгэхдээ одоо ихэвчлэн бол одоо мэдээж хэрэг удамшил бол чухал. Мэдээж хэрэг одоо саяны тохиолдолд бол одоо өвчний генийг нь авчиж байгаа тохиолдолд бол тэгэл автоматар тэр өвчний тээгч болоод тэгээд тэр өвчин нь заримдаа сэдрээ, заримдаа бол одоо рецессив хэлбэрээр одоо сэдрэхгүй явчихж байна. Тэгэхээр энэ бол юу хэлж байгаа нөхөр biologically бол одоо удамшлын материал бол чухал байна тийм ээ, тухайн хүний амьдралд одоо хэв маягт, эрүүл мэндэд бүх юмд. Үүнтэй адилхан одоо бусад бүх процессууд тэр нэг өвчний тухай ярьж байна. Гэтэл одоо оюуны чадамж ч юм уу бусад процессууд мөн адил тодорхой хэмжээний генүүд тэр одоо тэрэнд нь нөлөөлөх юм бол одоо дахиад сэтгцэд одоо тэр сэтгэн бодох үйл явцыг сулруулдаг мутацтай байх юм бол мөн адил nature чухал. Гэхдээ эрүүл хүний тухайд бид бас ярил л да. Ямар ч тийм удамшлын өвчнгөө хоёр эрүүл хүн тийм ээ. Тэгээд хоёр ялгаатай одоо яг нэг ангид яваад байдаг. Одоо бүх юм ингээ яагаад байдаг. Тэгээ ялгаатай байгаад байна. Энэ тохиолдолд бол nurture байгаа байхгүй. Өөрөлдөд орчин буюу эцэг их одоо цоо эрүүл хүнийг бол хүүхдийг бүр багаас нь сайн нөгөө хамгийн өндөр потенциалтай 3 настайгаас нь эхлээл бэлдчих юм бол нэг юм руу deeply төвлөрүүлээ тэрүүгээр нь занималдуулаад яачих юм бол тэндээс бол одоо маш excellent achievement гарч ирэх боломжтой байхгүй. Тэгэхээр бол nurture чухал. Тэгэхээр миний хариулт бол both хоёулаа чухал. Одоо сая эсээр ярьж тийм ээ. За тэгэнгүүт энэ уудлес буюу stem cell гэдэг зүйл маань өөрөө бас орчин цагийн хамгийн гайхамшигтай нээлтүүдийн нэг баг. Одоо комедианоч гэсэн joke хийдэг орчин үед ч одоо юу вэ? Хүний чихийг аваад мөр хийгээл тий. Хүний нэг юмыг аваад өөр юм хийж ийн гэдэг чинь энэ бид нар энэ цаг үед нь төрсөн учраас ямар гайхамшигтай ингээд одоо ямар ч цаг үед ухрааж очиод хэлэх юм бол энэ амар гайхамшигтай шийдэл байхгүй юу тийм ээ. Тэгэж хийж ийн л та. За ингээд би хөлөг юмтцэн байлаа эндээс нэг юм аваад тэрний хөлийг янзлж ил та. Тархийг тэгж болох юм. Тий яг хуу тархийг одоо би энэ чинь л одоо гол асуудал л да. Одоо бидний бусад бүх эргэтэн байгаа хүний бие тийм ээ. Одоо тэнд чинь бусад эргэтэнд бол memory-г соёлол байхгүй байхгүй. Memory-г соёлол байхгүй. Тархийг бол бид одоо тэгэхээр цор ганц эргэтэн memory учраас ой санамж, дурсамж, мэдээлэл тэрийг бол одоо тэгж биологийн аргаар тэгж гаргаж ирэх боломжгүй болчихж байгаа байхгүй. Одоо хувлаад хоёр шиг амаржинг ингээ хувлаад хоёр болгочих боломжтой. Гэхдээ хоёр дахьт нь чиний тархин дах мэдээллийг оруулах чадахгүй байхгүй. Одоогоор. Тэгэхээр энэ бол тархи судлалын салбарын одоо ер нь ирж яваа одоо түрүүн чи ирээдүйг асуугаадсан. Ирээдүйд одоо ер нь тавьж байгаа дэлхийн бүх улс үндэстний энэ салбар тавьж байгаа ганц л асуулт энэ. Гэхдээ энэ рүү явахын тулд янз бүрийн замаар маш олон жижиг хувилбараар ингээл явж л байгаа хэл та. Ювал Нова Хараригийн номон дээр нэг ийм хэсэг байдаг. Тэр чи Homo Deus дээр байсан баха. Амьдрал сонголтоо хувь тавилна гэдэг чаптер байдаг байхгүй. Тэгээ бас л нөгөө туршилт муршилт хийж хагаад тэр нейрон нь шүү дээ. Одоо ингээд тарих би одоо ингэж байгаа. Хоёлаа ярьж байгаа. Ямар нэгэн шийдвэр гараад байна шүү дээ. Тэр шийдвэрийг хэн гаргаад байна? Юу гаргаад байна? Тэгээ давхар амьдрал хувь тавилан юм уу сонголт юм уу гэдгээ зүгээр давхар асууч. Тийм. Тэгэхээр үгүй амьдрал хувь тавилан сонголт тэр бол мэдэхгүй философи асуулт. Би бол хариулж марахгүй. За яг нөө мэдж байгаа бид байгаа шинжлэх ухаан дээр аял л да тий. Тэр талаас нь зөвөр яг биологийн процесс талаас нь харах юм бол одоо бид бол хүний тухай яриад байна шүү дээ яг үнэндээ. Гэтэл эн чинь зөвхөн хүнд л тарих байдаг юм биш юм байгаа шүү дээ. Уг нь бол энэ одоо бүх амьд организм л тарих байна. Тэгээ одоо тэд нар чинь тэр хүн шиг л одоо харилцаж одоо бид нар шиг ингэж оюухан төвшөндөө одоо эволюцийн хувьд ингэж авчирч чадаагүйсэн тэгээд тодорхой төвшөндөө тэд нар чинь нийгмийн
популяцийн хэмжээнд харилцаанд ороод ингээд амьдраад ингээд яваад байгаа шүү дээ. Тэгж явж байгаа учраас бол энэ бол одоо юу яах бүрэн боломжтой гэж би бол бодоод байгаа. Одоо зөвхөн хүн дээр бас ингээд юу яах нь бол жоохон гөрөөсгөл. Ер нь бол тархин дээр general механизмууд бас байгаа. За хоёлоо түр нөгөө юг яа л да тий. За тэр би тэр Human Genome Project-аас бас асуух гэдсэн тэр хүний тархинаас ийм complicated эдрэттэй тийм амьд бие организм байна уу? Яг complicated Гэх юм уу одоо юу гэх юм бэ? Сая хүнээс ухаантай амьтан гэж хэлж байгаа юм. Тэгээ octopus-ыг 8 алж. 8 алж чинь хүнээс ухаантай гэдэг юм. Тэр харин бид нар зөндөө сонсч ирсэн тэрийг. Тэр өөр л эволюцээр явцсан болохоос тэр үнэн үү? Тэр үнэн одоо тэрэн дээр 8 алжин дээр хийсэн туршилтууд 8 алжин дээр ингээд хүний одоо тархин дээр одоо хийдэг маш тийм нийлмэл үйл явцуудыг нийлмэл шийдвэр гаргалтуудыг ингээд 8 алжин дээр одоо туршихад хийчихэд байгаа байхгүй. Тэгээд одоо тийм тоглоомууд байдаг шүү дээ. Ингээд нэлээд хүүхд одоо тэр юу яадаг тоглоомууд маш чагталсан юмнууд тэг ингээд тайлах барих юмнуудыг тэгээд тэр заавал одоо механикаар ингээд хүчээр ингээд рандомор тайлагдах боломж заавал тархинд нэг тийм одоо deep одоо тэр одоо юу гэмт одоо cognitive function гэдэг одоо танин сэтгэн бодох процесс. Сэтгэн бодох процессын төвийг идэвхжүүлж ийж тэр үеийг хийдэг үйлээд байгаа байхгүй. Тэгээ тэрийг хүнтэй ижил хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр бол одоо octopus-ын тархин дээр бол арай өөр механизм байна гэдэг. Гэтэ яг тэрийг бол хүнээс ухаантай гэхээсээ илүүтэйгээр зөв тэрийг бид одоо загвар болгож ашиглаад тэр нийлмэл үйл явцыг танихад загвар болгох нэг төрлийн модель болгож л одоо баг судалгааны юунд хэрэглээд эхэлчлээ л те. Octopus-ыг. Одоо сая нөгөө юу ярьж штэ те. Нөгөө намайг одоо ингээ хоёр хөлж болно гэдэг. Яг бүр ингээ клоун хийх тийм потенциал байгаа юм. Тийм, клонинг бол аль уже шийдэгдсэн. 1996 онд шийдэгдсэн. Тийм, шийдэгдсэн. Энэ бол 1996 онд одоо хоньыг анх хувлаад тэгээд тэр хувлаад гарч ирсэн хоньдоо Долли гэж нэр өгөөд тэгээд тэр Долли хонь бол зөндөө амьдраад бариад тэгээд тэр ч одоо яатсан. Тэгээд нэгэнд хонь дээр болцсон учраас бүх амьд дараа нь бол манихтүүд бол Нобелийн шагнал авсан шүү дээ. Тэгээд дараа нь мэлхийг бас хувлаад одоо Garden гэдэг эрдэмтэн бол мэлхийг хувлаад тэгээд одоо энэ хэд чинь тэрийг шийдсэн. Клонинг бол шийдсэн. Тэгээд яг хүн дээр бол ёс зүйн асуудал байхгүй. Одоо чамаа хувилчлаа гэхэд одоо чи бол амарч байгаа. Чиний клонингийг бид хин гэж нэрлэх үү? Аль улс иргэн болох уу? Ямар пассворд өгөх үү? Гэхдээ тэг гол нь тэр нөгөө тархиж уйлж болохгүй гэдэг байгаа шүү. Biologically. Гэхдээ тэг тархи нь яах юм? Харин тийм тархи бол хуулигдахгүй. Яг биологийн бүх бие хിവэрээ хувилагдана. Тэгээ амьд юм уу тэр? Амьд. Тэгээ яг гэхдээ хүүхдээсээ тэр ч одоо хувилж байгаа тохиолдол бол чинь нөгөө яа штэ. Өөр хүн болж өсч гарч ирж штэ. Тархины шууд томоор ч хувилахгүй штэ. Копи машин шиг хувилахгүй. Тэр ч одоо яраа хүүхдэл гарч ирж штэ. Тэгээд тийм том тэгээ яг ижил орчинд байлгаад бүх юмар нь ягаа юм бол shape бүх юм чинь царай зүс чи яг адилхан. 100% адилхан. Генетик материал чинь 100% адилхан. Чиний бөөрөнд байгаа DNA, чиний клонингийн бөөрөнд байгаа DNA хоёр 100% адилхан. А гэхдээ тэр хүн өссөн орчноосоо болоод шал өөр тархитай болж гарч байгаа юм. Тэгвэл биш үү те. Анх нөгөө пластик мэс заслыг гаргах гэсэн чинь бас ёс зүйн асуудал ярьжсэн. Юу хүний нүүр царайг өөрчлөн. Тэгсэн шалтгаан гаргаж ирсэн. Үгүй энэ нүүр нь түлэгдсэн хүн байна шүү дээ. Энэ хүний чинь нүүрийг засахгүй бол эн чинь бие махбод сэтгэл зүйн зөндөө бас тийм юм биш үү. Нүүрийн түлэгдсэн хүнийг одоо пластик мэс засал хийж болох юм байна. За тэгээ энэ салбарыг нэг 50 жилийн дараа харсан чинь нийт пластик одоо гоо сайхны засалд орсон хүмүүсийн эсэлд орсон хүмүүс ихэнх нь нүүрэн төлөгдөөгүй байсан байгаа шүү дээ тийм үү. За тэрний адилаар хэдүүлээ клоун хийх шалтгаан олъё л доо. За тэгээд нэг либерал газар нь одоо Шинэ Зеландад ч юм уу зөвшөөрч бүгдээрээ очиод одоо магадгүй за хүн төрөлхтнийг аврахын тулд одоо бид нар одоо яалтчгүй Илон Маскийг ч юм уу энэ LeBron James шиг атлетик хүүхд хэрэгтэй байна гэдэг тэгээд цаашаага явах тийм ирээдүй бол байгаа юм тий. Тийм. Яг хөө зөв онлайн бүрэн боломжтой л да. Энд чинь технологи шийдэгдсэн. Зөвхөн яг хөө гэхдээ яг өнөөдрийн юу бол эн чинь гэхдээ нөгөө хүн дээр туршилт хийн гэдэг чинь маш аюултай байхгүй. Одоо дэлхийн 2 дугаар дайны үед одоо бид мэдэн штэ тий. Япон, Герман тий. Эднэр чинь одоо хүн дээр туршилт хийсэн харгислал. Тэгээд энээс гарч ирэх үр дагаврыг бол бид төсөөлж чадахгүй байхгүй. Тэгэхээр бол тэр утгаараа бол энэ дээр дэлхий бол бүх улс орн бол маш хатуу нэгдсэн байр суурьтай байдаг. Одоо тийм учраас судлаачид бид нар бол яадаг гэхээр хүний дээж, биопси, зүгээр нэг жижигхэн цусны дээж
одоо цусны шинжилгээнд цусны дээжин дээр туршилт хийхийн тулд тусгай зөвшөөрөл энэ төр яаж барьж хүний дээжин дээр хэрвээ ашиглаж одоо судалгааны ажил хэрэглэсэн тохиолдолд бол тусгай одоо зөвлөлөөр орж батлуулж баримт бичиг үйлдэж тэгээд эрдэм шингээний бүтээлийнхаа доор нь тайлбарыг бичиж тэгээд тэр хүнээс нь бүх юм яаж ингэж явдаг болчихсон. Тэр нь ингээ бүр протокол болсон дэлхийд даяар. Саяхан нэг нийтлэл уншсан чинь дефекттэй спермиг одоо юу руу тэр өндгийн эс рүү чиглүүлж ийлээ. Тэгээд бас шинжлэх ухааны нэг нээлт. Тэгээ эн чинь яваанда одоо генетик инженеринг гэдэг гений инженерчлэл гэдэг зүйл чинь хөгжөөд би төсөөлж байгаа зүгээр дараагийн степ нь магадгүй тэр эхний 2-3 сар дээр ч юм уу даун синдромыг одоо шийдчих тий. За дараа нь ингээд нэг юм шийд. Дараа нь ингэсээр байгаа цаашаага нөгөө том дэлгэцэн дээр гаргаж ирж байгаа. За манай хүүхдийг жоохон өндөр болгох, энийг давхраатай болгох. Ингээд нэг супер хүн хийх тим ирээдүрөө генетик инженерчлэлээр явчих тимс юу байна гэж харддаг та. Тийм одоо энэний гол өнөөдөр хэрэгжилж байгаа гол арга нь бол CRISPR гэж байгаа. CRISPR гэж одоо тийм хоёр эмэгтэй профессор одоо Нобелийн шагнал авлаа шүү дээ. Тэний нэгэд тий. Тэр бол яаж юм гэхээр тухайн одоо сая клонинг төр хийж тэгж complicated болохгүйгээр зөвхөн тухайн нэг дефекттэй нэг генийг нь бүр ингээ өөрчлөлтнийхэн дараа бүр том болцсныхын дараа нэг генийг өөрчилж болох уу гэж нэг нуклеотидыг өөрчилж болох уу гэд. Тэгээ энэ бол болоод шагналаа аваад практикт нэвтрээд одоо тэгээ туршилтанд бол бид нар одоо өдөр болгон бараг одоо бие үрт хэрэглэдэг л дээ CRISPR-ийг ингээд хэрэглээд одоо Альцхаймерын өвчтөе мутацийг бол зохиомлоор үүсгээд хамгаалтын мутацийг зохиомлоор үүсгээд тэгээ явдаг. Тэгэнгүүт CRISPR энтер дээр бол одоо бүрэн боломжтой одоо таны хэлж байгаа зүйл. Гэхдээ одоо сая 7 дахь дэлхий дээр 7 дахь одоо HIV free доохтой хүнээс чинь ингээл доохтой хүүхэд төрдөг шүү дээ. Одоо тэр HIV вирус. Тэгэхээр дэлхий дээр 7 дахь одоо эрүүл хүүхдийг төрүүлж байгаа байхгүй доохтой гэр бүлээс доохын халдварт тэр чинь ингээд шууд дамждаг учраас тэгэхээр тэрэнд бол одоо энэ техникийг ашиглаж байгаа байхгүй. Тэгээ сая Дауны синдром тэгээ бусад юмнууд дээр хэрвээ өндгийн эсийн шатанд одоо би тэрийг өөрчилчих юм бол бүрэн боломжтой. Удамшлын өвчтөе хүнээс тэр удамшлын генийг аваагүй болгож ингээд өөрчлөх боломжтой. Тийм байна. Энэ шийдэгдэж байгаа энэ асуудлууд. Манай подкастын хамтран ажиллагчаар ногоо ирээдүг хөгжүүлэгч MMS компани ажиллаж байгаа. Дэлхийд дахна мэдээж ногоо ирээдүр бол чиглэж байгаа. За тэгээд MMS маань бол мэдээж эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. Дэлхийд дахна бүгдээрээ sustainable development, тогтвортой хөгжил гэдэг энэ утга санааг бол мэдээж маш хүчтэйгээр ярьж байгаа. Монголд анхны ногоон барилгын төслийг маш амжилттайгаар хэрэгжүүлсэн MMS-ийн хамт олон маань манайхтаа бол ингэж хамтарч бол ажиллаж байгаа. Энэхүү бүтээн байгуулалт нь мэдээж ажилчдын эрүүл, тав тухтай ажиллах орчин бүрдүүлэхээс гадна Монголд ийм ногоон барилгын цоошин соёлыг бий болгосон ийм гайхамшигтай бас байгууллага маань бол байгаа. Ийм гоё төсөл бол хэрэгжсэн гэж бол болно. За тэгэхээр та бүхэн бас MMS-ийг сонгороо. Эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS. Одоо таны хийж байгаа ажил руу илүү сонирхоод байна л да. Одоо ингээд бас л уг нь яг тэр нөгөө уураг дээр тэр нэг сел дээр ингээд ажилтдаг гэд ингээд ярьж байсан. Тэгэхээр тэр талаар одоо нөгөө юу байгаа шүү дээ үр тогтсон sperm-ыг өндгийн ис байгаа шүү дээ. Тэр нь яг бүр тэр чинь л нөгөө бусад бүх одоо чанарыг replicate хийж ингээд copy додэн л гэсэн үг л дээ. Тэгэхээр та хийдэг ажилдаа одоо ингээд яг сая бол нөгөө хоёр Нобелийн шагналтан бол нөгөө уураг тэр protein fold гэдэг дээр бол аваад ингээд илүү амар болгож ингэж байна. Тэгэхээр таны хийдэг ажил энэ салбарт хэрхэн хувь нэмэр оруулж байгаа талаар. Тийм, минийх бол одоо яг эсийн биологийн туршилтууд бол харьцангуй бага хийдэг. Тэгэхээр хоёр янзын туршилт хийдэг юм. Би бол за тэгээ дээрэс нь нэг янзын тооцоо хийдэг юм. Тэгээ ер нь бол гурван одоо докторийн судалгааны ажлууд миний постдокторийн судалгааны ажил бол ер нь гурван юм л ер нь бол би байн хийдэг гэсэн. Одоо давтаж хүртэл одоо 7 хоног болгон миний хийдэг ажил гэсэн үг. Нэгдүг нь бол одоо тэр уургийг нөгөө бүтцийг
тэр тооцоо биш. Цэвэр туршилтаар. Тухайн уургийг одоо нийлэгжүүлдэг генийг нь их усүрээс нь хүнийх байвал хүнийх голдуу бид хүний уурыг судална л да. Тэгээ хүний тэр генийг нь аваад олшруулад судлахын тулд бид тэрийг гартаа баригддаг одоо болгох хэрэгтэй шүү дээ. Тэгээд гартаа баригддаг ингэж гаргаж авахын тулд одоо тэрийг ингээд бактери энтер рүү оруулаад цэвэршүүлээд тэгээд бүтцийг нь одоо янз бүрийн багжаар тодорхойлж гаргаж ирээд нэгэнт бүтц гарсны дараа бол бид тэнд тайлбар хийдэг байхгүй. Энэ уургийн бүтцтэй юм байна. Ийм бүтцтэй юм чинь энэ уургийн оролцоотой явагддаг хүний биед явагдаж байгаа энэ процесс ингэж явагддаг юм байна шүү гэдэг нэг. Хоёрт нь бол уургийг нэг нэгээр нь судлаад байх гэхлээр хүний биеийн физиологийн том процесс чинь нийтээрээ байгаа шүү дээ. Тэр том юмыг нэг нэгээр нь судалж болохгүй боломжгүй. Тэгэхээр тэгвэл яа бөөнд нь яаж судлах вэ? Гэхдээ тооцоовч туршилтаар. Тэнгүүд протеом нэг уургийг бол бид протеин гэж байгаа юм. Нийт уургийг бол бид протеом гэж байгаа юм. Чиний геномын чиний биед байгаа бүх уург гэсэн үг. Тэнгүүд нэг өвчин тусах үед зарим уург багасаад зарим уург ихсдэг. Хавдрын үед бол тэгээд тэр өөрчлөгдөж байгаа уургуудыг бид маркер уург гэж нэрлэж байгаа. Тэгээ одоо энэ тийм шинжилгээ өгөх гээд энэ тэгэхээр хавдрын маркер өгсөн үү, тэрний маркер өгсөн үү гэдэг ингээл тийм маркер шинжилгээ өгөх гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тэр маркер уург гэдэг чинь бол одоо тухайн нэг эмгэг процессын үед, хавдар туссан үед, эсвэл илгэний өөрчлөлтийн үед өрмөцөөр огцом өсдөг уургууд байдаг байхгүй. Тэгээ биохимийн шинжилгээгээр ард хэмжээг нараад байдаг шүү дээ. Ихсэж байгаа багасч байгаа гэл. Тэгвэл тэр маркеруудыг нээх асуудал шүү дээ. Зарим өвчнүүд дээр одоо ховор өвчнгүүд байна. Маркергүй. Тэгэхээр бид оншилж чадахгүй тийм ээ. Тэгэхээр эмчнэр бол тэр шинжилгээ арж ил оншлоо шүү дээ. Тэгэхээр тэр маркеруудыг нээх асуудлыг судлахын тулд тэр протеомикс гэдэг арга хэрэгэлдэг байхгүй. Тэгээ би бол тэр протеомиксийн чиглэлээр судалгаа хийж одоо шинэ маркер нээх ховор өвчнүүдэд холбоотой шинэ маркерыг нээгээд хэрвээ шинэ маркер нээчих юм бол дараа нь эмнэлгүүд практикууд тэрийг ингээд шинжилгээ энийг одоо нөгөө эмчлэг арга байхгүй мэдэхгүй гэх асуудал байхгүй. Наадхаа үзчих тэгээд тэрийг үзээд чи ийм өвчин тусцсан юм байна шүү дээ. Ягаад гэвэл чиний цусанд энэ маркер ураг тэд дахин ихсэж гайхалтай. Тэгээд тэрийг нээх асуудлыг хийдэг байхгүй. Гурав дахь нь бол одоо саяны Нобель авсан улсуудынхтай яг адилхан одоо манай сургууль дээр Солонгост 5 дэрэмблэгддэг суперкомпьютерийн төв байгаа. Тэр суперкомпьютерийн төв дээр бол одоо юу яа уургийн бүтцээ тэр уургийн бүтэц гэдэг чинь одоо ингээд ийм хөшинг юм бас биш одоо ингээд музейн үзмэр шиг биш. Тэр бүтэц ингээд байнгын хөдлөн. Хөдлөхтэй ингээд бүжиглж байгаа юм шиг ингээд хөдлөн. Тэгээ тэр атомууд хоорондоо тэр хөдлөөн гэдэг нь яг үндэ бол атомуудын хоорондын одоо физик харилцан үйлчлэл баггүй. Тэгэхээр нэгэнт харилцан үйлчлэл байгаа бол тэнд энерги байна. Тэгэхээр тэр энергиуд бол бид одоо тооцооны аргаар тооцоолж болдог. Тэгтээ тооцоолохын тулд атомын энерги, молекулын энергийг заавал суперкомпьютер ашиглаж тооцно. Тэгээ одоо манай дээр байгаа тэр том суперкомпьютерийн төв дээр бол би уургийн энергийн тооцоонуудыг хийдэг л дээ. Тэгээ ийм гурван ажлыг ер нь бол би голдуу ажилдаг. Тэгтээ бол том нөгөө хамгийн доод давхарга дээр нь гэсэн үг. Судалгааны одоо тэр юун дээр. Тэгээд жоохон дээшлж ирсэн бол чинь тэгээд организм эргэтэн гэд ингээд тэгээд зарим хүн бол хүний биеийн тархин дээр одоо зураг энтер аваад ажиллана шүү дээ. Тэгээд төвшнгөөрөө тэгээд нөгөө хамтарч явна гэсэн үг л те. Одоо тархиа одоо та бол бүр суур. За тэгээд нейрон ингээ явж байгаа. Тэгээд энэ дээр чи нэг юм шийдэл гарах хэрэгтэй шүү дээ. Тэгэнгүүтээ магадгүй олон нийт рүү чиглэхээр нэг юм хак гэх юм уу тийм ээ. Тийм одоо би одоо арын халахдах гэдэг юм л да. Тархиа тийм хөгжүүлэх тийм хүмүүсийн одоо зөв жирийн хүмүүсийн мэдхгүй та мэдээлэлдээ илүү ойрхон байгаа учраас тийм хак тийм дутуу үнэлэгдсэн нэг тийм хэсэг ч юм уу тийм арга зам байна уу? Супер тархитай болохын тулд тэгвэл. За супер тархич байх уу? Ер нь суперч байх уу? Одоо бүгжүүлээ те. Тийм ер нь бол зөвхөн тархийг байнга ачаалуулах хэрэгтэй. Байнга одоо ачаалуулна гэдэг нь одоо тархинд ингээд тархинд ачаалал өгнө гэдэг чинь хүн болго ер нь мэдэндээ одоо хүмүүс одоо тархи ачаалахаар нэг тийм ядрал өгдөг шүү дээ. Тэгээд дараа нь ядраач дээ. Тархиа байнга дасгалтай байлгана гэсэн үг байхгүй. Ядчил юм бодох, тэгээ юм унших, шатар тоглох, даам тоглох, компьютер тоглоом тоглох тэр чинь бүгд тархиныг ачаалж өгч байгаа байхгүй. Тэр болон тархи ингээ байнгын ажиллагаа амраах ёсгүй юм. Хайд тэгдэж шүү дээ. Тархи амрах зүгээр хөнгөн. Тархинд ер нь амардгүй хэрэгтэй юм ааш. Ингээ зүгээр алхаж байхад хүртэл тархи ажиллаж идэг. Тэгэхээр тархи бол ер нь байнгын ер нь бол тархи ганц амралт хэрэггүй эргэтэн ч өөрөө тархи байхгүй. Тийм үү.
Тийм. Тэгэхээр тэхгүй бол чи 9 бүсийн бодоод юу ч бодохгүй нэг хөвтг чинь сайхан штэ нэг амралтаар явахад. Гэхдээ юм бодохгүй дөр тоглоулаад яг тэр чинь өөрөө бас тарих ажиллаж л байгаа гэсэн. Хүнд юм бодохгүй. Хоёлаа ингээл та ч гэсэн тарих судлал гэдэг чинь тарих чи өөрөө ажиллаж ш. Тэгэл амралтаараа ингээл наадмаар амарна үсттэй. Тий амарна одоо. Хоёрдугаарт бол тэр нөгөө хүнс хоол хийжээл. Ааха. Тарих гэлтгүй хүний биеийн бүх юм ч одоо ингээд ерөөсөө хоол тэжээлэр бидэнд бид одоо юу орж ийн гэхээр агаар орж байгаа. Хоол тэжээл орж байгаа. Өөр юм байхгүй шүү дээ. Тэгээд тэрний үр дүнд одоо бидний бүх одоо спортын чадвар, оюуны хөдөлмөрийн үр дүн, бичиж байгаа код, ажиллаж байгаа хөдөлмөр энэ бүх чинь ерөөсөө яг үнэндээ бол гарч байгаа үр дүн нь энэ хоёр юмнаас хамаарах байхгүй. Тэ мэдээж хэрэг унтах хэрэгтэй. Та хоёр. Тэгэхээр бол би бол хоол нойр хоёр бол ер нь тархины хамгийн чухал хэсэг гэж л ойлгоод байгаа. Саяхан би сэдвээ энэ юу руу явуулъя гэж бодоод микропластик руу саяхан бас Солонгосын сайтад өгсөн бүр бас вау гэж бодмоор бас аим арч юм шиг нэгэн судалгааныхаа ажлынхаа талаар ярилцлага өгсөн байсан л та. Тэгэд энэ нь өөрөө бас нийтлэгдэх шиг болсон тийм ээ. Тэгээд тэр нь болохоор ямар юун дээр нийтлэгдсэн байла? Тэнийг American Chemical Society гэдэг. Тий, American Chemical Society дээр ямар ч үсэн пабликейшнуудын нэг нь тэгээд микропластикийн талаар пөөх гэж бодсон. Энэний талаар та нэг яриад өгөөч. Тий. Бичил хуванцар гэж байгаа бид. Микропластик. Тэгэхээр хуванцар гэж материал байгаа. Одоо бид ингээд бариа сууж штэ усны сав. Одоо хуванцаргүй юм бол байхгүй. Тэгээд хуванцар гарч ирснээр бол хүн төрөлхтний нийгэмд бол үнэхээр гайхалтай одоо ололт амжилт болсон. Хуванцар гарахаас өмнө анхны нислэг тэрэг бол мод доор хийгдлээ штэ. Одоо бид түүхэнд мэдэнтэй анхны Wright Brothers. Тий, модон онгоцсон. Тэгээд хуванцар материал гарч ирж одоо бүх юмыг өөрчлөлөө тий. Одоо ингээд өнөөдөр ингээд харахад одоо хуванцаргүй баг юм байхгүй гоос одоо ингээд ингээд бүгд тийм ээ. Тэгэхээр энэ бол гайхалтай. Тэгээ хуванцар яаж гарч ирсэн бэ гэж. Хуванцар гарч ирэхдээ нефт, бензин нэг бид нефтээр хийн. Тэгээ нефтээс бензин гаргаад авахд маш их хэмжээний byproduct буюу дагалдах хаягдлууд гардаг. Тэр хаягдлуудыг судалсан. Тэгээ судалж явах явцад Оросын эрдэмтэд бол органик химийн яг оройн үе дээр байсан тэр үед. Тэгээ Оросын эрдэмтэд бол тэндээс бол одоо хуванцрын технологиг анх хөгжүүлж тэгээ төрөл бүрийн хуванцрууд гарч ирж анхны машины дугуй ингээ гарч ирээ. Тэгээ тэр үед бол одоо за ёстой гайхамшиг боллоо гэд ингээд яасан. Тэгээд 50 жил өнгөрсөн. Тэгсэн чинь хуванцаргүй зүйл юу ч байхгүй болсон. Тэгсэн чинь гинт нөгөө хуванцрууд маань бидэнд хортой үгүй юу гэдэг асуудал дэвшигдсэн байхгүй. Тэгээд энэ дээр бол их олон янзын маргаантай юмнууд явж исэн. Тэгээ байж исэн чинь гинт бол яасан гэхээр энэ хуванцар материал чинь ингээ харахад юм том юм шиг боловч хэрвээ байгаль дээр наран дээр нар салхины доор янз бүрийн орчинд усан дотор, давстаа усан дотор, далай усан дотор удаан байх юм бол өгөршдөг юм байна. Өгөршнө гэдэг нь одоо бутарж нүдэнд үл үзэгдэх жижиг хэсгүүд ялгаруулдаг юм байна өөрөөсөө. Маш жижигхэн болно. Тийм, микро гэдэг нь одоо 1 метрийг сая ухаан гэсэн үг. 1 метрийг 2 ухаар 50 см, 4 ухаар 25, ингэсээр ба сая ухаан гэсэн үг. Сая ухаана. Тийм жижигхэн гэсэн үг. Тэгэхээр энгийнүүдээр харагдахгүй гэсэн үг байхгүй. Тэгэхээр микроскопоор харагддаг учраас микро гэд нэрлэчихсэн. Тийм микроноор хэмжээтэй. Дахиад сүүлд бол нанопластик гэж гарч ирлээ. Тэр бум хуваагддаг жижиг хэмжээтэй. Тийм жижигхэн гэсэн үг. Тэгэхээр одоо тэр бум тэгэхээр вирус шиг жижигхэн гэсэн үг байхгүй. Нано хэмжээтэй гэдэг чинь. Вирусүүд чинь одоо нано хэмжээтэй байгаа шүү дээ. Тэгэхээр вирус шиг хэмжээтэй гэсэн үг. Тэгэхээр энэ жижиг юмнууд чинь яадаг юм бэ гэхээр хүний бие рүү ороод ямар хор нөлөө үзүүлдэг вэ гэдэг асуудал байсан. Гэхдээ яг одоо бол яасан гэхээр ерөөсөө энэ бол global crisis буюу одоо дэлхийн том проблем гэж хэлчихэж байгаа юм. Яг тэгэхээр аль хэдийн дэлхий тэр чигээр хуванцрын бохирдолд орцсон. Одоо 2-3 жилийн өмнө бол Сахарын солиос хуванцар материал илрүүллээ. Далайн гүнээс Антарктидын гүнээс хуванцар материал илрүүллээ. Огт хүний хөл хүрээгүй одоо мөнх цаст ууланны ориглоос хүртэл одоо хуванцрын материал гэхдээ яг юм томор биш саяных шиг тийм үл үзэгдэх жижиг хилтерхийнүүдийг илрүүлсэн байхгүй. Тэгээ бүр сүүлдээ ингээд далайн ёроолоос хүртэл ингээд олж байгаа байхгүй. Тэгээд энэ нь болохоор яг л далайн хүнс заагсны мах энтраар дамжсараад хүний бие ороод ирчихдэг юм байна. Тэр хуванцар нь усаар дамжаад загсандаа ороод загсны махыг эзсэн хүн нь хүндээ ороод тэгээ ингээд хоолны supply chain-ээр ингээд дамжаад хүний биед ороод ирчихдэг. Тэгээ хүний биед орж ирсний дараа нэгдүгээр хортой юу, хоргүй юу, огт нөлөөгүй юу гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Тэгээ энэ дэр нэлээд одоо маргаанууд явагдаад байдаг байсан. Тэгээ бид бол яасан гэхээр хуванцрыг бол яасан гэхээр хулганд болоод бусад одоо эсийн шугамууд дээр ялангуяа хүний эсийн одоо тархины эсийн
өсгөр дээр туршилтууд хийсэн. Тэгэхэд тархинаас илэрж байгаа байхгүй юу? Өөрөлд хоол боловсруулах замаар амаар өгсний дараа Тэр чин уг нь яваад ингээд баас болоод гарах хэрэгтэй тий, үстэй. уг нь бол тэх ёстой. Хоол Тэгсэн чин гэтэл тэр чин тархинд илэрнэ гэдэг чинь цусны эргэлт рүү орсон гэсэн үг байхгүй юу? Нэг цусны эргэлт рүү орчоод тэгээд цусаар дамжаад тархи руу орчиж гин гэсэн үг. Нэг нь тархинд орцсон бол яах вэ гэж. Тархинд дотор чинь хуванцрыг задалдаг юу ч байхгүй шүү дээ. Энд чинь бид чинь бол одоо эволюцийн бүтээгдэхүүнтэй хэдэн тэрбум жилийн бүтээгдэхүүнүүд бид бол хуванцар чинь бол 50 жилийн бүтээгдэхүүн байна. уг нэг юм өвчин тусах юм бол тэрнийг нь дахлаа нь ингээд ягаад ингээд зодолтоод гэтэл тэр тархин дотор орчхоор тэрийг танихгүй. Тийм ягаад бол бүр шал цоошин юм ороод ирж байгаа байхгүй тийм. Гэхдээ бүр тийм жижигнэр яваад орцсон. Тийм орцсон. Тэр тархи руу яаж нэвтэрсэн бэ? Тийм тэгэхээр бол бид энэ дээр хоёр янзын таамаглал одоо явж байгаа. Яг дэлхий дээр. Тэгээ нэг нь бол манай таамаглал бол ингэж байгаа. Цусны эргэлтээр орохдоо орчоод нэгдүгээр таамаглал нь бол дархлааны эсвүүд одоо гадны юу ч байсан таниад залгин автоматар залгин. Тэр хуванцар байна уу, вирус байна уу, бактери байна уу хамаагүй. Тэгчээд тэр дархлааны эстэйгээ хамт тархи руу орчиж гин гэсэн үг. Шилжиж орж болдог. Тэрний дархлааны зарим одоо дархлааны эсвүүд чинь байнга хөдөлж яадаг шүү дээ. Цусны тархинд дах цусны эргэлтээр. Тэгэд орчоод дархлааны эс нь нөгөө хуванцартаа хордоод үхэн шүү дээ. Үхэн тархин дотроо. Тэгэнгүүтээ чөлөөлөгдчихнэ. Чөлөөлөгдснөхийн дараа бусад эсвүүд рүү ороод бусад эсээ хордуулж яах гэдэг нэг таамаглал. Миний таамаглал бол эсрэгээрээ цусаар эргэлдэж байхдаа зүгээр эргэлддэг юм байна. Цусан дотор чинь баахан цусны уургууд байгаа байхгүй. Одоо цусны альбумин уураг, иммуноглобулин уураг гэдэг ингээд цус чинь юм турбаа шиг дотор нь цусны уургууд эргэлдэж байгаа шүү дээ. Байнгын хүчит төрөх зөөвөрлөд гемоглобулин гэдэг тэ. Тэнгүүд тэр уургуудтай физик харилцан үйлчлэлд ордог байх. Магадгүй. Тэгэх юм бол тэр хуванцар материалын гадаргууд бол уургууд бол тодорхой хэмжээгээр атач болж наалдна. Тэгээ наалдсныхаа дараа дархлааны эс бол тэрийг хуванцар гэж андуураад, хуванцар гэж бодохгүй андуураад тэгээд юу яана? Залгидаг байж магадгүй гэдэг хоёр дахь таамаглалыг дэвшүүлсэн. Тэгээ одоо бол хоёулаа яг зэрэг ингэ явж байгаа. Уг нь бол тэр гэж оруулахгүйгээр бол аюу сүрхий хамгаалах хэрэгтэй юм шиг байна тий. Blood brain barrier гэж хамгаалтын систем байгаа. Тэнгүү тэр барьер нь болохоор гадуур нь уургаар хучигдчихаар Troy гэдэг нойроо шүү дээ. Trojan horse. Trojan дотроос нь тэгээд гарч ирдэг шиг. Тэр барьерийг тэгээд уургуудаа рандомор адсорб хийчихэд тэгээд барьер танихгүй оруулчаад гэдэг таамгийг би дэвшүүлж хэвлүүлсэн байхгүй юу? Одоо нөгөө юу байгаа ш. Тэгэхээр чин нөгөө protein folding problem гэдэг тийм ээ. Тэр нөгөө юу вэ? Саяны уураг яадаг юм уу гэх хуваагддаг юм уу гэдэг тий. Тэр чин бүр ингээд юу байгаа даа үстэй тий. Одоо бүр ингээд 3-ын харьцах хитэн 100 дегреeтэй тийм хүчил боломж хувилбар. Тийм энэ Leventhal problem гэдэг юу байгаа байхгүй биофизикийн асуудал л да. Одоо хуучин бол энэ ингээ биологч физикчд энэ ингээд уургийн folding-ийн problem гэдэг одоо нөгөө математикт бид мэдэн штэ нөгөө шийдэгдээгөө тэгшгэлүүд гэдэг байгаа. Тайлагдаагүй бодлогууд гэдэг байгаа. Ремни юу гэдэг. Тэрэн шиг одоо биологийн салбарт бол тийм protein folding problem гэж байсан байхгүй. Одоо бол байсан гэж ярина. Тэгэхээр тэр яах вэ гэхээр ингээд уургийн молекул бол ингээд ерөөсө хэдхэн амьгчлээс тогтно. Тэгээ яг өндөө бол зүгээр юм холбоцсон утас шиг байна. Анхандаа ямар ч shape байхгүй. Тэгээд хэрэгтэй үүргээ одоо тэр чинь ингээд цусны одоо саяны рецептор ч юм уу нэг уураг хүчил төрөгч дөөвөрлөг гемоглобулин гэдэг уураг shape олж иж хэлбэрээ олж иж хүчил төрөгчийг барьж авдаг байхгүй юу? Тэнгүүд тэр хэлбэрээ олох тэр үйл явцыг нь folding буюу нугалрах гэж хэлж байгаа юм. Тэнгүүд тэр нугалрахтаа нэгэн нугалрахгүй. Маш хязгааргүй одоо боломжит хувилбар үрчдэг байхгүй. Тэгэхээр одоо нэг 100 амин хүчлээс тогтсон буюу 100 ширхэг ийм дараалаас тогтсон уураг байх юм бол тэр бол одоо 3-ыг үржих нь 10-ын 100 зэрэгт тийм хувилбар үүсэж байгаа байхгүй. Тэгээд энэ нэг болгоныг нь одоо нөгөө түрүүний туршилтын аргаар явах юм бол баг одоо хязгааргүй хугацаа зарцуулах гэдэг. Тэгээд энэ асуудлыг шийдснээрээ л тэгтээ бүгдийг хийхвэлдээ хамгийн боломжит өндөр магадaltaй хувилбарыг нь зохиодог AI алгоритм хийсэн. Тэгтээ тэрэндээ бол нөгөө large language model гэдэг шиг protein language model гэдэг юм гаргаж агаад тэгээд одоо тэр Google-ийнхаа нөхдөд бол хийсэн. Тэгтээ бол хан дээр Hasabis-ийг бол 4-аас арга байхгүй. Google DeepMind-ийн үүсгэн байгуулагч мань нөхөр бол яаж энийг шийдчихв гэхлээр энд маш гоё хоршил болсон байхгүй. Юу вэ гэхлээр Hasabis PhD-гээ cognitive neuroscience-аар хийсэн байхгүй.
Тэгээ өөрөө бол одоо физик математиктай хүмүүс шүү дээ, эдгээр чинь компьютер сайенсийн тий. Тэгээд тарих яаж ажилдгийг AI ашиглаж судлыг барья гэд. Тэгээд тэр компанид фанд босгоод ингээд явж агаад тэгээд Джон Жампер гэдэг нэг хөрөө Чикаго их сургуулаас доктороо яг уургийн чиглэлээр хамгаалаад тэгээд энэ хоёр нэг цэг дээр тэдний компанид ажилд орохгүй юу. Тэгснэ ийм нэг проблем байдаг, энийг яах вэ гэж хамтраа шийдчихье гэдэг. Тэгээд тэгэхээр одоо нөгөө 3-ыг үржих 10-100 зэрэг тэр боломжит хувилбарыг хайх процессыг л хурдлуулж байгаа гэсэн үг. Тэгж хурдсахдаа нэг гоё трик хэрэгэлсэн. Одоо нэг тийм тэр яасан гэхээр нэг нь тарих судалдаг нөгөө cognitive neuroscience сэтгэн бодог одоо суралцах үйл явцыг судалдаг чиглэлээр PhD авсан. Нөгөөт нь уургаар PhD авсан. Хоёр өөр филдийн хүн AI-тай. Тэгээд биологи дээр яасан гэсэн чинь тэрнээс өмнө маш олон судалгааны туршилтын хүмүүс ингээд нэг уураг хийгээл тэрийг протеин дата банк гэж database үүсгээл тавиад байсан байхгүй. Энэ хүний энэ уураг ийм хэлбэртэй юм байна. Ийм бүтцтэй юм ингээд атомын координатуудын database үүсгэсэн. Тэрийг бол дэлхийн одоо протеин дата банк гэж нэрлэдэг. Тэгээд тэн дээр бол нэг хэдэн сая уургийн бүтцийн мэдээлэл байсан. Орон зайн координатын мэдээлэл, бактерих, вирусих гэл ингээл. Тэгэнгүүтээ дээр нөгөө талд бол биологчд бол тэр fold тухайн нэг уургийг судалдаг биологчд байдаг байхгүй. Тухайн уургийг ингээд лабораториор орчин ингээд усан дуусгаал, шүлтэн дуусгаал, хүчил дуусгаал, pH-ийг нь өөрчлөөл тэгэхэд тэр shape нь хаашаа хувирж ийн гэдгийг хэмжээд байдаг хүмүүс байдаг байхгүй. Тэгээ тэр бас нэг дата байсан. Тэгээ энэ хоёрыг мань хоёр нөхөр мэддэг. Тэгсэн энэ бүгдийг цуглуулж авчирнгуудаа тэр зүй тогтлуудыг бүгдийг нийлүүлж агаад AI-гийн одоо дахиж шинэ модель зөвхөн нэг шинэ модель хийсэн байхгүй. Тэгээд одоо protein language модель дээр доороо transformers-тэй тэгээд тэр модель нь маш сайн ажилласан. Тэгээд дараа нь туршилтын үр дүнтэй харьцуулсан чинь бүр 98% таарсан. Тэр нөгөө 16 жил туршсан юутай харьцуулахад шүү дээ тий. Гайхамшигтай. Одоо ингээд юу яа л да тий 2050 он руу зүгээр цаг хугацааг ухраа л да. Ямар шинжлэх ухааны юм дэвшилт ер нь одоо хүн төрөлхтнийг илүү өөрчилсөн байх гэж таарч байна. Ирээдүйд үү? Тий одоо дараагийн 20 жил тий. Бүхэн шинжлэх ухаан ер нь бол хөгжих байх. Маш хурдтай хөгжих байх. Хөгжихдээ ингээд одоо бол яах вэ? Хуучин бол миний зүгээр ойлгож байгаагаар шинжлэх ухаанууд ингээд BVS-ээс үл хамааран явж исэн бол одоо бол зүгээр ингээд ер нь бол цул болж ирэх юм билээ. Бүгд хамтдаа. Тэгээд одоо тийм учраас бол тийшээгээ яах гэж байгаа тохиолдол тэрийг ярих гэж байгаа тохиолдол бол тэр үед одоо байх оюутан ч юм уу тэр үед одоо яах эсвэл тэр лөө ойртох байгаа хүмүүсийн хувьд бол мэрэгчлээ сонгоогүй хүмүүсийн хувьд бол нэг мэрэгжил биш. Хоёр мэрэгжил. Өөрөөр одоо AI-аар сураал тархины шинжлэх ухаанаар сурж ижил ингэж нийлж AI хим, AI биолог нэг иймэрхүү байдлаар ингэж явах юм бол явах бах. Тэгэхээр одоо ингээд тархины шинжлэх ухаан хоёлоо юу руу шилжиж л да тий. За яг ангаах дээр бол ярьлаа тийм ээ. За энэний учрыг олчулгууд сэтгэл зүйн салбар руу ингээ хувирахад тарих яаж ажиллахыг мэдчихвэл бас хүн ер нь яагаад гутраад байгаа, яагаад жаргалтай болж байгаа энэ болгоны учрыг олчвол энтэй ер нь хорших тийм гоё потенциалууд юу вэ? Тийм. Ер нь бол зүгээр юу юм бэ лээ. Одоо сая бид хэд ингээд яаж илаа. Бид одоо ингээд тархины хэдий уургийн судалгаа хийдэг ч гэсэн одоо нэг гадны том төслүүдээр хамтарсан том төслүүд хэрэгжүүлж яахын тулд хүмүүстэй ингээд ярилцах шаардлага гарна. Гадны судлаачтай уулзах хэрэг гарна. Онлайн митингүүд, воркшопууд хийн. Тэнгүүд зөвхөн одоо biological судалгаа хийдгээс гадна одоо энэ нөгөө тархины зан төрхийн судалгаа хийдэг усуд байна. Behavior science гэдэг. Тэгээ cognitive science гэдэг усуд байна. Одоо яг сэтгэн бодох үйл явцыг одоо тэгтээ хүн дээр одоо байнга одоо тархины зураг авдаг. Тэгээ одоо депресд орсон үеийн тархины зурагнууд fMRI гэдэг functional MRI-гаар одоо бид нэр эмнэлэг дээр байдаг шүү дээ. Нэг MRI хийлтүүлээл. Тэгээд дээрэс нь одоо бүр ингээд сэтгэл гутралаас гадна одоо нөгөө гоц авьяастай хүмүүсийн тархины зургийг авна. Энгийн хүмүүс насаас нь хамааруулаад ийм хүмүүс байдгийн байлээ. Тэгээд тэр одоо нөгөө нийгэм рүү чиглэсэн тархины судалгаанууд байгаад байгаа байхгүй. Одоо саяны бид бол нэг атом молекул яагаад шүү дээ. Яг макроскопын түвшинд яг бодгалын түвшиндх зан төрөх, нийгмийн харилцаа, social behavior энтрийн судалдаг. Тиймэрхүү усуудаа ярихлаар заавал сэтгэл судлаачид тэнд ингээ хамт явж идэг юм бэл. Тэгээд тэр сэтгэл судлаачид бол бүгд яг тэгтээ нөгөө тархиныхаа юугаа заавал үзсэн. Нөгөө фундаментал онолуудаа бүгдийг үзсэн. Одоо тэр гормонуудаа бүгдийг мэддэг, тархины төвүүд, механизмууд, атом молекул, зарим сэтгэл зүйчд бол надтай одоо уургийн молекул яриад байж байгаа байхгүй. Тэгэхээр бол орчин сэтгэл судлал бол ерөөсөө тархи судлалын тэр фундаментал текст бүкийн хүрээнд явдаг болцсон юм байлээ. Тэгжиж
тэрийг харин нийгэм рүүгээ гаргаж ирж тайлбарлаж тэр нэг орчуулагчийн ажлыг хийдэг юм байна тий. Яг орчуулагчийн ажлаар явдаг. Тэгээ философууд орж ирдэг юм байна энд чинь. Тэр яг Тэгэхээр одоо бусад одоо сэтгэл судлал за тэгээ биохим бусад зүйлс төр бол одоо таны хийж байгаа энэ уураг судлалын ажил бол ер нь баг дэд бүтцийг өгсөрж өгж байгаа гэж ойлгох юм. Тийм, ер нь бол уургийн судалгаар орсон шалтгаан нь ч тэр. Яг л амьд организмын ямарваа нэг юмыг судлах байгаа бол судлана, дээрээс эхэлнэ. Тэгээ явсаргаад хамгийн эцсийн хариулт уураг дээр очдог байхгүй. А уургуу, Б уургуу, С уургуу. Тэнгүүд яг уургаар спеш төрөлжсөн хүмүүс, бусад хүмүүс болохоор уургаар төрөлжөөг болохоор тэр уураг дээр очиж гацдаг байхгүй. Яг л уургийг судлахдаа тусгай техник, тусгай туршлага хэрэг болдог. Яг л уураг болгоныг нийлэгжүүлэх арга байна, цэвэршүүлэх арга байна. Тэгээд бүтцийг нь тогтоох арга байна. Тэгээд юмнууд болчдөг. Тэгээд яг холбогдож явдаг. Подкаст таамтайгод баярлалаа манайхаа. Манай подкастын мэдээж хамтран ажиллагчаар миний урд байнга байгаа. Экос цэвэр ус ажиллаж байгаа. За тэгээ та бүхэн анзаарч байгаа бол Экос цэвэр ус маань юм таг нь ерөөсө хаягдахгүй ингээд үлддэг болцсон. Нэгсэндээ бол Экосийнхан маань байгальтай хэлтэй хог хаягдлгүйгээр ийм гоё кампэйнийг эхлүүлж байгаа. Тэгээд ер нь бол одоо усны таглаа болвол тийм ээ маш их хаягддаг. Тэгэд ийм гоё байгальтай нийгэмдээ хариуцлагатай байгальтай хэлтэй ийм гоё юм таглаатай байгаа мэлээ. Тэгээ манай Экос цэвэр усыг бас сонгодогт манай подкастыг үздэг та бүхэндээ баярлалаа гэж хэлмээр байна. Экос эрүүл амьдралын ус. Одоо нөгөө ингэх нь байна л да. Ер нь явандаа нөгөө memory гэдэг ой санамж, дурсамж энэ болгоны чинь аваад ер нь юм хадгалах потенциал байна гэж хараад байна шүү дээ, тийм үү? За тэгээд дараагийн 50 жил, 100 жил гэдэг ингээд дататай л болно гэсэн үг шүү дээ. Тэгээ бид нар энэ дундаас чинь за бүх цаг үеийн хамгийн олон холбоостой байсан одоо буюу багдгүй хамгийн ухаантай байсан үнийг тодорхойлжулж जैन цуврал алуурчин тархин дотор нь яг ямар процесс явсан байна, хүн жаргахтаа яасан байна, зовхтаа яасан байна гэд тэгээд нөгөө одоо яалтчгүй тэр Эйнштейн Ньютоны тэр тархины юу байхгүй юм чинь одооноос ингээд эхлэх тэгээд дээрээс нь тэрийг өөр биетэд суулгаад ингэх бол юу вэ тийм ээ яг тэр тарих талтаа бол тэр мемориг тэр хадгалах за магадгүй өөр биет рүү шилжүүлэх энэ потенциал яг хэр бодит гэж харж байгаа юм да. Их олон хүмүүс бол энийг боломжгүй гэж хэлж байгаа. Яг одоо бол их олон хүмүүс. Би бол их одоо тийм юу хүн одоо эерэг үзэлтэй хүн энэ дээр бол айгуу тийм одоо позитив. Тэгэхээр бол би бол энд бол боломжтой гэж харж байгаа. Яг л шинжлэх ухаанд бол боломжгүй гэдэг өөрөө дурггүй. Тийм. Тэгэхээр бол энэ бүрэн боломжтой. Ялангуяа энэ quantum computer гэж нэг тусдаа салбар одоо бүр ингээд ирчээ авж штэ. Тэгээ энэ тарих судлал хоёр хэрвээ интеграц болоод ирсэн тохиолдолд бол энд бол бүр одоо төсөөлхийн аргагүй эндээс юм гарна. Төсөөлхийн аргагүй юм гарна. Тэрийг бол үнэхээр төсөөлж хэцүү юм л да. Бид бол одоо тэгээд дээрэс нь нөгөө инженерчлэл одоо нөгөө chip design энэ төр чинь одоо яг physical юм хийдэг болчихлоо шүү дээ давхар. Тэгэхээр одоо энд нөгөө 3D принтерийн технологи гэдэг нэг юм энэ талаа параллел хөгжөөд байна. Энд тарих судлал явж байна. Энд дахиад quantum компьютер явж байна. Тэгээд эднэр дахиад нэг нийлж бас болохоор байгаа юм. Тэгээ иймэрхүү нэг нийлэмжүүд дундаас дахиад нэг шат дахиад нэг үсрэх. Тийм. Нэг jump хийх. Би бол нөгөө танаас сая өмнө асуугаадсан бүр айгүй тийм жоох уучлаарай. Холоор тийм sci-fi төсөөлж магадгүй л та. Тэгэл яг хуу бас л твшүүлж байгаа таамаг тэр байхгүй. Нөгөө үрд амьдрах гэдэг асуудал байгаа. Нэгдүгээр чи хин юм бэ гэдэг ахлаа асуултыг асуун тийм ээ. Бодгаал одоо тэр бие махбод юм уу сүнс юм уу оюун санаа юм уу тэгэхээр хүний тэр интеллект одоо тэр оюун санааг consciousness гэж ухамсар энийг салгах потенциал байдаг юм уу энэ ер нь энэ тал дээр ер нь та юу гэж харж тэгээд тэгж жагаад ахаад нөгөө кинон дэр гардаг штэ нөгөө өөр хүн залуу хүний биеийг худалдаж аваал ингээл үрд ингээд Jordan Peele кинон дэр тэгэх потенциал ер нь байж болох уу та яг боломжгүй гэж юм байхгүй л гэж байна л да энд ихтэй бол арай хол байгаа хэл та хол нь хол одоо бид харахгүй ч гэж магадгүй зөв яг мөнх амьдралын хувьд бол одоо мөнх гэдэг бол мэдэхгүй зөв яг бид бол зөвөр залуу хөгшрөлтийг удаашруулах одоо эйжингийн процессын юм явж болж байна эсвэл зөвөр одоо хөгшөрчхөөд тэрийг дахин одоо ухраагаад одоо зөвөр насны яваад байгаа мөртлөө физиологийн процессоо залуужуулаад яг одоо би арьс одоо юу гэдгийг булчин энтрэга ингээд яг залуу юм шиг болгож хувиргах одоо өөрчлөх тиймэрхүү юмнууд бол бүрэн боломжтой ойрын ирээдүйд.
Зүгээр саяных шиг нөгөө юуг тархийг хуулах процесс бол нэлээд удах баг. Ягаад тэгэхээр тэрэн дээр одоохоно маш болох байгаа л да. Бид бол одоо яг биологи талаас л явж байна. Гэхдээ энэ биологийн коннектоми мэдээлэл энэ map энэ төр бол тэгээд дараа нь одоо quantum computer энэ ачаар одоо дахиад том зураглал гараад тэгээд тэр мэдээллийг дахиж аваад тэгээд тэрийг одоо яг үнэнд бол тэнд чинь биологийн молекулыг одоо төсөөлөл байгаа. Одоо бидний төсөөлөл гэдэг чинь нэг нүдэнд харагдаад нүд толгоон дотор бид төсөөлөл байна шүү дээ. Тэгээд тэрийг ингээд бид барьж авч чадахгүй шүү дээ. Яг үнэ тий. Яг үнэ баригдах боломжгүй. Тэгэхээр тэр биологийн тэр эс гэж байгаа юм одоо яг physically материалыг тэр юмыг дээр байгаа тэр нууц мэдээлэл. Одоогор бол бид бол нууц мэдээлэл гэдэг юм. Одоо hidden layer гэдэг. Hidden layer. Тэгээд тэрийг яг хуургах тэнд бол нэлээд болох байгаа. Гэтэ бол би бол одоо боломжтой гэж бодож байгаа. Гэтэ хийзээ идэв. Тэгэхээр anti-aging тал дээрээс оч одоо тэр насжилт, хөгшрөлт. Таны бодлоор анхны 200 наслах хүн төрсөн байгаа юу одоо? Төрөөг баха. Зүгээр 200 одоо ч 100, 110, 115, 120 наснууд байгаа дээ тий. Тэгэхээр бол төрсөн хэсгийг нь бол мэдгүй. Зүгээр яг тэрийг боломжтой баха. Боломжтой. 200 наслах нь. Боломжтой бах. Ер нь бол боломжтой. Их олон хүмүүс шүүмжилж бас магадгүй. Гэхдээ ер нь бол боломжтой. Одоо нөгөө нэг юм төсөөлөгдөд байгаа байхгүй юу? Зүрх янз бүрийн юм шилжүүлэн суулгаж штэ тий. За толгой шилжүүлэн суулгая. Нугастаа нь аваад. Тийм үү? За тэгэнгүүт миний 35 настай толгойг буюу тархин бүх юмтайгаа л очиж байгаа юм л да нугастайгаа. Тэгээд хөгшин хүн дээр ингээд суулгачих л да. Ягаад тэгэхээр нэгэнд нь би хэрэгтэй, нэгэнд нь тарих хэрэгтэй л баггүй юу те? Одоо ингээд суулгая. Хөгшрөлт тархиа дагах юм уу? Бие дагах юм уу? Тий. Энэ юу чин 2 жилийн өмнө би нэг пост оруулжсэн. Нөгөө анхных ч бас биш. Амжилттай болсон анхны толгой шилжүүлэн суулгах хагалгаа. Толгой шилжүүлэн хаваарт ороод тэг яг тэр одоо толгой гэж тарих гэдгээр толгой л байгаа. Эгэнд бол бие сольсон байхгүй. Толгойг нь яг тэр үний толгой шилжүүлэн суулгацсан уу? Тийм сольсон л доо. Тэгэд хаанах ихлээд би пост оруулж исэн 2 жил гарны өмнө. Оросууд хийцэн байлгүй юу? Америкт тийшээ л байсан баг. Тэгээд тэр ажил нь Science Center төвлөгдөж бариад тэгээд амжилттай болоод тэг яг нэг хэдэн жил амьдарч байгаа нас барсан. Тэг яг бид нөгөө мэдээлэл нь тухайн хүний identity, тухайн хүний тэр гэж байгаа юм нь тархин дотор байгаа учраас бид толгой гэж оглоос яг үндэ тэр чинь биеийн толгоонд авч үлдээд өөр одоо биеийг аваараас яатсан. Тэгээд биеийн сольсон. Тэг тэр бол амжилттай. Яг мис ажилбарын техник нь бол боломжтой. Тэгвэл биеийг хүлээж авах уу гэдэг асуудал дархлааны одоо тэр физиологийн тэр асуудал байсан байхгүй. Толгой шилжүүлэн суулгахыг бол хийцсэн юм тий. Хийсэн тэр хагалгааны амжилттай болоо та интернетээс харах юм бол одоо бүр нэлээ өгүүлж гарсан байгаа зургууд байгаа тэр эмчийнхэн ярилцлагууд энэ тэр шилжүүлэн суулгахны хэвтэж байгаа эмнэлгийн зураг интернет хүртэл байж байгаа. 2 жил 3 жил юм лөө. Гэхдээ ямар ч зүйл амжилттай болоо за мэдээж анхны юм гэдэг утгаараа гэхдээ бас тодорхой хэмжээнд амьдрсан ба шүү дээ. Амьдрсан. Тэр чинь нэг нь бол биеийн зүв зүгээр brain dead хүн байгаа. Нөгөөх нь болохоор Стивен Хокинг хүн байгаа шүү дээ. Тийм cold байсан. Тэгээд солиод амжилттай болсон. Тэгээд бүх оюун санаа одоо нөгөө саяны хэлдэг conscious бүх юм ингээ зүгээр ажиллаад тэгээд яриа энтер өгсөн. Тэгэхээр гэхдээ нөгөө яг энэ нөгөө чи хинбэ гэдэг нь нөгөө бие юу философийн баг. Гэхдээ энэ чинь энэ дэр байгаа шүү дээ тийм ээ. Одоо жишээ нь яг энийг дурших нь болох юм уу? Эрэгтэй хүний толгойг эмэгтэй хүний биетэй ч юм уу гэх бол илүү complicated асуудал байна. Тийм, одоо жишээ нь ийм компаниуд байгаа байхгүй юу? Одоо бараг 10 жил, 15 жилийн өмнө нэгдсэн компаниуд одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо ингээд зарим хүмүүс баян хүмүүс одоо мөнгөтэй хүмүүс ингээд одоогийн байдлаараа саяны технологийн шийдэгдээгүй байгаа учраас угаасаа өгөх нь тодорхой болоод яагаад ирэнгүүт ингээд бие хөлдөөлөгцсөн хүмүүс байгаа байхгүй юу? Буцаагаад технологи сэргсэн үед намайг гисгээгээд гаргаад ирээрээ гээд. За тэнгуү тэр нь өртөг өндөр болж тараад тэр чинь байнга мөнгө төлнө шүү дээ. Maintenance төлбөр төлнө шүү дээ. Одоо яг тэр шиг. Тэнгуүт толгоогоо тастаад хадгалуулсан тохиолдлууд байгаа. Хэд хэдэн тохиолдлууд байгаа. Тэн дээр бол одоо дэлхийд тэгээд хөлдсөн тасцсан толгоонууд байгаа юм уу? Байгаа. Одоо хасах 196 градус центрт ингээд. Тэгээд тэр чинь нөгөө хасах 196 градус яадаг гэхээр ингээд усны молекул чинь ингээд 4 градус ингээд хөлдөглөөр ингээд нөгөө хасах градус руу хөлдөглөөр мөснийг талс túсчдэг шүү дээ. Огцом тэгж хөлдөглөөр тархины хүний биеийн 70% нь ус шүү дээ. Тэгээд хөлдөөчлөөр ингээд талс үүсдэг байхгүй юу? Тэгээд ингээд
одоо хамгийн сайн хадгалах арга өнөөдөр бол хөлдөөх байхгүй. Хөлдөөн хадгалах. Тэгээ бид л одоо хүмүүсээ хөлдөөж хадгалаад шүү дээ. Хөлдөөсөн жимс мимс гэл ингээ хэрэглээ шүү дээ. Хасах 60 градус. Тэр чинь бол нэг хасах 60 градус хөлдөөчөөд цаана үйлдвэр дээрээ. Тэгээд дэлгүүрүүдийн хасах 20 хөрөвч тавьчихж байгаа шүү дээ. Тэрэн шиг одоо саяны хүний бие дэрхтнийг одоо бид нар бол туршилтын одоо материалаа бол байнгын хасах 196 градус хөлдөөлгөд байлгаж байна. Тэгээ хасах 196 градусаас эсээ гаргаж ирээл лаборатори төсвөрлөд явдаг. Тэнгүү тэрэн шиг одоо тийм компаниуд гарчсан төлбөр авдаг ингээ байж байгаа. Толгой гэж хадгална. Тийм хадгалаад байж байгаа. Монголд ч одоо үүдлээс хадгалдаг компаниуд байж байгаа баг. Одоо сая хэд хоногийн өмнө би ирчээд үр шилжүүлэн суулгадаг эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаад хамтын ажиллагаа энэ төр хийгээ явж байхад тэд нар бол одоо бас Монголоос зөндөө хүмүүс янз бүрийн мис ажилбар хагалгаанд орохын өмнө хагалгааны дараа одоо үр тогтоох чадвар нь алдагдчих магадлал энэ төр байдаг учраас одоо өндгөн эсэж тэр эр бэлгийн эсэж тэр ингээ хасах 196 градус мөнгө төлөөд хадгалуулсан байж байгаа байхгүй Монголд хүртэл хадгалдаг болсон. Тэгэхээр бол одоо хүний биеийг бол одоо тэгээ хадгалаад байж байгаа усуд зөндөө байна. Тийм байна тий. Тийм. Гэхдээ тэр дан толгой алдгалаад байж нэхэр байгаа хаад. Тийм тэгээ нөгөө компаниуд нь яагаад ахаар тэгээд үнэ багсад толгой бол арай хямдхан хадгалж байхгүй юу? Бүтэн биенээсээ. Тэгээд тэр чи дараа нь яаж атаачих юм бэ? Тэгээ яг саяны одоо ажилбар нь шийдэгдсэн болохоор тэгээд байхгүй. Тийм байна тий. Гайхалтай. Жамбулаатаа ер нь яг ярианыхаа төгсгөлд хоёлоо илүү нөгөө одоо боловсрал бол Монгол улс руугаа чиглэе гэж бодож байна л та. Тэгээд Тэгүүгийн шинжилгээ ухаан технологи дээр одоо эн чинь Солонгос 5 өөр газар. Тэгэд энийг зүгээр бас нөө ярилцлагынхаа өмнө ярьж ирсэн учраас ингээд шинжилгээ ухаан технологийн институцийг ингээд хаб болгочоод байна тий. Одоо Солонгос улс маань өөрөө за энэ IT-ийн хаб, энэ ингээд шинжилгээ ухааны хаб, энэ нь одоо аж үйлдвэрийн хаб гэдэг ингээд тэгээ тэрийгэ дагаад ингээд бүтээн байгуул бизнесүүд босч идэг. Энэний талаар ер нь. Тий. Би өөрөө бас яг бодож ирсэн. Ер нь бол боломж гарвал бас ярий гэдэг. Ягаад гэвэл манай улсын шинжилгээ ухаан хөгжиж ийж манай улс хөгжинэ. Манай улс хөгжиж ийж манай нийгэм жоохон гэгэрнэ гэсэн үг. Тэгэхээр нийгмийн хөгжиж эдийн засаг байгаа шүү дээ. Тийм ээ. Эдийн засаг нь сайн байж ийж тэр нийгмийн хүмүүс нь боловсрал авна. Боловсралтай хүмүүс чинь арай илүү зөв хоолно, зөв хэв маягтай байна, зөв юм сурна. Тэгээ урт наслана. Тэгээ ад жаргалтай байна. Тэгэхээр явж эн чинь өрөөсөө бүх юм нь тухайн улсын хөгжлийн ноу-хау бүх юм шинжилгээ ухаан болчиход байна шүү дээ. Гэтэл шинжилгээ ухаан чинь өөрөө яах ёстой вэ гэхээр зүг зүгээр байж байгаад ингээд агаараас буугаад ирдэг юм байна л да. Энд чинь ингээд системтэй явж ийж хөгждөг юм байна. Тэнгүүт бид тарих судлал гэдэг өнөөдөр баахан ярьж байна. Тэгээ энэ бол нэлийн одоо advanced science буюу агшин түвшний шинжилгээ ухааны асуудлууд шүү дээ. Гэтэл улс орон хөгжихийн тулд эхлээд advanced шинжилгээ ухааны хийхээсээ урьдчилж суур шинжилгээ ухааны хийх ёстой юм билээ. Суур шинжилгээ ухаан нь юу байдаг вэ гэхээр физик байдаг юм байна. Хим байдаг юм байна. Математик, биологи, анагаах ухаан байдаг юм байна. Тэгэхээр энэ юмнууд нь хөгжөөгөөж бид эднэрийг бол хийх боломжгүй юм байл л да. Тэгмүүд эднэр яаж хөгжих ёстой вэ гэхээр энэ салбарын эрдэмтэд нь маш их байх ёстой юм байна. Тэгээ тэр эрдэмтэд нь маш системтэй боловсрлоор гарч ирэх ёстой юм байна. Түүнээс нэг сайн эрдэмтэн, хоёр сайн эрдэмтэн, гурван сайн судлаач бол гарах боломжтой. Тухайн гэр бүлийн нөлөөгөөр, сургуулийн нөлөөгөөр. Гэтэл тэр хангалттай байхгүй. Маш олон тийм бүх хүмүүс нэг системээр ороод гарахад бүгд тийм болж гарах ёстой. Тэрийг бол маш системтэй зөв боловсролын тогтолцоон тавих ёстой юм бэл. Тэндээс нь гарсан тэр эрдэмтэд гарч ирлээ. Тэр эрдэмтдийн харин одоо улс маш их хэмжээний мөнгөөр дэмжих ёстой юм бэлээ. Өөрөөр хэлбэл одоо улс орон хөгжиж байгаа бол шинжилгээ ухаандаа өгөх мөнгөө. Одоо бол дэлхийд дээр хамгийн их мөнгө хайж байгаа улс бол Америк, Хятад хоёр л байна шүү дээ. Тэгээ Израиль, Япон, Солонгос дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ маш их хувийг хайж байна. Манайд бол байхгүй шүү дээ, тийм мэдж байгаа. Тэгээ шалтгаан бол энд байна. Тэнгүүд Солонгост бол яаж яах гэхээр одоо их гоё жишээ. Бүр бодлогоор шинжилгээ ухаанаа хөгжүүлж байгаа. Ягаад гэвэл тэр улс чинь Монгол улсаас 19 дахин жижигхэн газар нутагтай. Тийм ээ? Булган аймгийн дайтай. Булган аймгийн дайтай. Тэгсэн мөртлөө хүн амын тоон одоо 50 сая тийм ээ 52 сая хүн амтай байгаа бах. Тэгэхээр ямар ч газар дор баялаг байхгүй. Тийм ээ? Тэгсэн мөртлөө бүгд happy ад жаргалтай амьдраад байна. Та үүний ноу-хау нь бол яасан гэхээр тэр эдийн засгийг зөвхөн шинжилгээ ухаанаар босгосон байхгүй. Тэгээ энэ шинжилгээ ухаан нь гэхдээ сүүлийн 50 жилд босч ирсэн. 50 жилийн дотор энэ шинжилгээ ухаан суурилсан эдийн засгийг бий болгосон. Тэгж босгохдоо яасан гэхээр их сонирхолтой нэг систем байна. Солонгосын хот болгонд Солонгост 200 эдэн их сургууль байна, university гэдэг. Тэнд бол
хуульч бэлтгэж, эдийн засгч бэлтгэж манай Moise Schutz High Center-тай яг адилхан хүмүүнлэг энтертэй бүх мэрэгжил байна. Тэгэхэд манад байхгүй нэг юм тэнд бас байна. Тэр нь бол IST гэдэг нэг 5 институт байна. Нэг нь KAIST тэгээд Daejeon хотод байна. Нэг нь GIST тэгээд Gwangju хотод байна. Нэг нь UNIST тэгээд Ulsan хотод байна. Сүүлийнх нь бол манай энэ Daegu хотод DIGIST тэгээд байна. Тэгээ энэ 5 сургуульд бол эдийн засгийн анги алга, хуулийн анги алга, орчуулагчийн анги алга, сэтгэл судлалын анги алга. Энд бол зөвхөн технократуудыг бэлдэж байна. Шинжлэх ухаан, технологийн чиглэлээр нарийсан болсон хүчин бэлдэж байна. Тэгэхдээ энэ сургуульд материалаа өглөө хэрвээ чи элсэх шаардлагыг хангаад хаалгын давах, босгын давчих юм бол чамаас өөр юу ч авахгүй. Төлбөр авахгүй, сургуулийн төлбөр төлөхгүй, амжиргааны зардал зөрүүлж чамд өгнө. Байр нь өнгөө, хоол нь өнгөө. Тий. Дээрээс нь 1-р курсээс нь эхлээд саяны нарийн судалгааны ажлуудыг шууд гардан хийлгээд эхэлчихэж байна. 2-дугаарт гадаад байна уу, дотоод байна уу хамаагүй. Дээрээс нь Солонгос байна уу, гадаад байна уу хамаагүй автоматар шууд 1-р курсээс нь англиар бүх юм орно. Бусад университетийнүүдэд яадаг гэхээр магистр, докторийн хөтөлбөр нь англиар явдаг. Бакалавра заавал солонгосоор авдаг. Тэнгүүд эндээс юу гарч ирдэг вэ гэхээр маш том эрдэмтэд нь гарч ирдэг, инженерүүд нь гарч ирдэг. Тэднэр нь буцаагаад саяны нөгөө Samsung, LG, Hyundai энтриг хөдөлгөж эхэлдэг байхгүй. Мотор нь, амин сүнс нь. Тэгэхээр ингэж бэлддэг юм байна. Даалуу унахтаа бол яг энэ шинжлэх ухаанаас эхлэх нь байна. Шинжлэх ухааны хаб байгуулах. За тэр хабаас өмнө шинжлэх ухаанчдыгаа бэлдэх хэрэгтэй юм байна. Тэгээд тэд нартаа хэрэгтэй мөнгөний нөхөх хэрэгтэй юм байна. Facility буюу дэд бүтцийн тавьж өгөх хэрэгтэй. Яг одоо Казахстан ч гэсэндээ IT-ийн хаб ч яг ингээл нэг тэгж явж илээ л дээ. Тэгэнгүүт хоёулаа ахаад бүр наашаа амьдрал руу ороод ирээ. Та сая бас их гоё юу дурдсан ярилцсан юм. Манай бас ангаах дээр тийм ээ. Одоо эн чинь бас би бас дотроо гайхал байж илаа. За neuroscience-ийг ер нь манад одоо Жамбалат гэдэг хүн ганцаараа судлаад идэм гэсэн бас үгүй юм шиг байна тийм ээ. Энэ дээр одоо яг энэ салбартаа манай дээр одоо бусад одоо түүчээнүүдтэйгээ гэх юм уу да нийлээд ингээ манай дээр хийж болох зүйлс юу вэ? Тийм. Одоо бид нар чинь зөвхөн бие гэлтгөө. Ер нь бол одоо гадаадд байгаа зөвхөн судлаач биш. Бүх мэрэгжлийн хүн заяа. Ажиллаж байгаа хүн байж болно, амьдарч байгаа дэлхийн солонгосоос гадна өөр янз бүрийн улсад байгаа бүх монгол хүмбэр яаж бид эх орондоо хувь нэмэр оруулах уу гэж үргэлж боддог байхгүй. Тэр бол угаасаа очиод уулзаад ярихаар л тийм юм ярьдаг. Бид нар хоорондоо бас ингэж суугаад ярихаар ярилцдаг. Тэгээ бидний чадах зүйл бол мэдээч хэрэг бид бол одоо хэдэн тэрбум долларын хөрөнгө оруулалт авчиж чадахгүй шүү дээ. Бидний мэрэгжил бизнес биш юм чинь. Бидний чадах зүйл бол оюуны хөрөнгө оруулалт байна. Тэгээд бол хамгийн сүүлд одоо миний хийж байгаа зүйл бол юу вэ гэхээр тарих судлалын чиглэлийг ер нь бол одоо Монголд жоохон хөгжилд нь хувь нэмэр оруулъя. Тэгээ мэдээж хэрэг хүрээлэн бариад өгж бол чадахгүй. Тэгэхээр бол яасан гэхээр надаас гадна Монголоос гаралтай энэ чиглэлээр мэрэгчсэн сурж байгаа залуучууд дээрээс нь ажиллаж байгаа улсууд хэд байна, хаана байна. Бид тэдний team connection үүсгээд, холбоо үүсгээд тэгээд тэр нь одоо Солонгосоос нэг 4-5 залуу байна одоо. За тэгээд Японд одоо нэг 2 хүн, 3-4 хүн байна. Одоо жишээ нь төлөөлөл шин зөрөг доктор гэдээ байж байна. Тэмүүлэн доктор гэ. Тэгээд Америкт одоо хэд хэдэн манай монгол залуучууд Америкийн Emory их сургууль профессор хийж байна. Northwestern их сургууль цогоо гэд залуу байна. Тэнд нэг мандах гэд бүсгүй байна. За манай эхнэр бас одоо Солонгост докторийн зэрэг хамгаалж байна. Бас neuroscience-аар. Тэгээд бид нар нэг 10 залуу нийлээд тэгээ нэг тийм тархины одоо энэ өвчнүүдийн онол нь сүүлийн 10 жил дөрөв зарим нь өөрчлөгдсөн байхгүй. Тэнгүүд хуучин байсан онолууд өөрчлөгдчихөөр тэрийг дагаад ягаад өөрчлөгддөг вэ гэхээр зөвхөн хүн солиод байгаа юм шиг чинь нэг тэг солих боломжтой байгалийн үзэг гэдэл. Хуучин юмнууд няцагдаад ийм биш байсан юм байна. Эн чинь арай өөр замтай байсан гэж судлаачд нь судлаад өөрчлөсөн. Тэгээд одоо тэрнтэй холбоотой ном сурах хүчиг манай томс байд юм байна. Тэгээд бид хэд нөхдүүд нийлээд монгол хэл дээр тийм нэг жижигхэн ном орчуулж хэвлэлийн эрхийг аваад орчуулад гаргаад ирье. Тэгээ яг тэр хэвлэлтэнд өгөх гэхлээр одоо бид нар чинь Монгол байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо өртөг мөнгөний асуудал үүснэ. Тэгээ сая ангаахын захиралтай Дамдан дорж доктортой уулзсан. Мань нөхөр бол өөрөө Японд хамгаалсан бас тархины чиглэлээр ажилласан хүн байхгүй. Тэгээ нилээ нааштай хуучин таньдаг байсан юм. Бас тэгээ нилээ нааштай хүлээж аваад окей та гэд хийчих би хэвлийн бүх зардлыг хариуцъя дай гэдэг
нэг гоё мэдээтэй сууж одоо монгол хэл дээр одоо хамгийн сүүлийн үеийн Тийм. дэвшилтэд одоо advancement-ууд одоо энэ тархины шинжлэх ухааны бол авах нь шүү дээ. Тийм сургачийг бид гаргая гэдэг. Тийм өөрсөндөө ажил одоо Нэмж авч яах гэсэн үг одоо өөрсдөө. тэгсэн байна тий. Сайн дурын ажил. Аха. Вау. За тэгээд танд ер нь бол яг сүүлийн асуултыг бүх зочдтой тавьдаг. Маш олон талын салбарын хүмүүс их олон өнцгөөс хариулдаг учраас дээрэс нь мөгийн битүүрийн хийж байгаа энэ подкаст маань ч гэсэндээ их үнцэнтэй байх хэрэгтэй гэж боддог. Үнцэнтэй гэдэг маань бол хамгийн чухал мэдлэгэл түгэх. Аль болох олон хүнд. Тэгээ хүний амьдралд тийм үү хүний оюун санаанд эргээр нөлөөлөе гэж боддгийн. Тэгээ мэдээж ихтэй эцсийн бүлэгтээ бол ихэнх зочид маань бол одоо ингээд монгол хүмүүс бид нэр бүгдээр адилхан Монгол улсынхаа ирээдүй одоо тал бүртээ хувь нэмэр оруулж байгаа гайхамшигтай мундаг зочид байдаг. Тэгэхээр танаас Монгол улсын ирээдүйн талаар асууя л та. За та оны нөөрөө сонгож болно. Дараагийн 20 жил, 30 жил, 50 жилд ч юм уу. Монгол улсын ирээдүй ер нь яаж хардаг вэ? Ялангуяа одоо Монгол улсын иргэн хүний өнцгөөс гадна одоо neuroscientist хүний өнцгөөс. Тийм. Энэ их гоё асуулт байна те. Бас их deep одоо гүн гүнзгий бодлогошруулсан асуулт. Зүгээр Монгол улсыг бол одоо маш сайн хөгжөөсэй гэж би боддог. Нэгдүгээрт. Хоёрдугаарт бол энэ маш боломж өндөр байхгүй юу? Яагаад вэ гэхээр 3.5 сая популяц. Энд чинь амар жижигхэн байхгүй юу? Тэгсэн мөртлөө их өвөрмөц систем байгаа даа шүү дээ. Тэгэхээр тэгсэн дээрээс нь манай эдийн засаг одоо бид мэдэн та хэд өөртөө урдэн зөндөө ярьж ирсэн уул уурхай байна те. Тэгэхээр даанч одоо энийг хөгжүүлэх зөв надад нэг юм бодол урт хугацаанд тээж явдаг нэг бодол эдийн. Энийг уул уурхайг ашиглаж одоо яаж тарих судлал мэтийн том салбарыг хөгжсөн улс болгох вэ гэж. Тэгэхээр энд нэг л юм байгаа юм. Тэр уул уурхайг өнөөдөр байгаа уул уурхай бол ямар байна? Одоо хажуудаа бүгд судалгаатай хүрээлэнтэй болчмаар байна. Тэгхийн бол хүссэн хүсээгүй тэр судалгаатай болч. Одоо зүгээр л ингэ түүхий эдийн бэлтгэн нийлүүл зүгээр яг үндэ уул уурхай үйлдвэргээд байгаа ч гэсэн яг үндэ зөв conversion юм байгаа даа шүү дээ. Тэнд бол ямар ч юм байхгүй. Хажуудаа одоо Samsung энэтэр чинь бүгдээрээ хажуудаа том хүрээлэнгүүд байдаг. Одоо Samsung бол хажуудаа бүр Samsung Biologics гэдэг биологийн хүрээлэнтэй, ургамлын хүрээлэнтэй шүү дээ. Уг нь бол хагас дамжуулагчийн үйлдвэр те. Тэрэн шиг манай бүх уул уурхайн газрууд бол бүгдээрээ шууд шинжилгээ хаанч хэрэгтэй автоматар. Тэгчих юм бол тэр хажуудаа шинжилгээ хааны байгууллагуудаа тэр чинь бас амар их мөнгө хаяна. Тэгээд шинжилгээ хааныг уул уурхайн мөнгөөр босгож ирэх юм бол тэр нь буцаага дахиад манай эдийн засгийн тийм хөдөлгүүр engine болоод тэгээд дараа нь саяны яриад байгаагийн шийдэл нь ерөөсөө уул уурхайд иргэд institution industry-г нийлүүлэх тийм юм хийж хэрэгтэй. Тэгэл болоо. Гэтэ нэг биш бүх газар. Бүх уул уурхай. Тэгэх юм бол ер нь улс орныхоо ирээдүйн эдийн засгийг бол их сайхнаар. Тэгэл босоод гараад. Ерөөсөө л амархан. Солонгосч тэгсэн юм байлээ, бусад улсууч тэгсэн юм бэл. За маш их баярлаа. Одоо үнэхээр тархины талаар хурд тажид их сонио тарих гэдэг зүйл чинь ингээд бидний хөдөлгөөд байгаа мөртлөө тарих гэдэг зүйлийг өөрийг нь судалдаг үү те хүндрэлтэй. Тэгээд их мэдэж авлаа. Тарихаа ачаалт гашилт мэдэж авлаа. Тэгээд үнэхээр одоо энэний бүр хамгийн та бас яг монгол хэлэнд нөгөө доод гэж яриад байгаа. Гэтэ энэ чинь fundamental хамгийн суурь уурга юм дээр нь одоо ажилтдаг. За тэгээ биднэрт бол одоо маш олон гайхалтай ойлголтуудыг өглөө бас буруу зүрх ойлгож ирсэн зүйлсийг зөвшрүүлж зөв ойлгож ирснийг нь баталж одоо баг нөгөө юу гэх юм дам яриаг одоо тэр 8-аж мамалжийг бол зүгээр сонсоол тийм үгээл өнгөрж байгаа шүү дээ. Гэтэл бүр яг шинжлэх ухааны төвшөнд ингэж баталж тэгээд бүр ингээд одоо энэ дэлхий дээр орчлон ертөнцийн нийт гариг ирэхсээс олон тооны одоо тийм одоо эдис зүйлс дээр ажилдаг ийм хүн одоо би болон маш олон бид нар шиг жирийн иргэдэд аль болох энгийн тэнэгрүүлж дамтааны хэлбэршүүлж ингэж тайлбарласан танд маш их баярлалаа. Тэгээд Монгол улс маань одоо үнэхээр одоо хөгжиж гэх юм бол бахархыг гэх юм бол ч гэсэндээ ийм олон гайхамшигтай эрдэмтэд байдаг, ийм олон тархинууд байдаг.
За тэгээд тэр нь дэлхийн өнцөг булган бүрт ч гэсэн эх орнууд төлөө дэлхийн яг л хамгийн одоо шинжлэх ухааны энэ салбарынхаа бол та хамгийн уртлыг нэнтэн тийм ээ Нобелийн шагналтнуудтай дохоо залгаад мөр зэрэгцээд ингэж ажиллаж байгаад бол Монгол улсынхаа өмнөөс нэгдүгээрт баяр хүргэмээр байна, хоёрдугаарт талархмаар байна. Тэгээд ийм олон гайхалтай залуучууд бид нар хичээх юм бол бас нэгдэх юм бол бас байдгийн шүү гэдгийг маш том илэрхийлэл юм а. Тэр утгаараа ч гэсэндээ үнэтэй цаг заваа зарцуулж бас 2 цагийн хугацаанд маш их мэдээлэл өгсөн танд бас их баярлалаа гэж хэлмээр байна. Дээрээс нь бүх зочдтой хүсдэг нэгэн сайхан зүйлс байгаа. Танд одоо тарих судалдаг хүний хувьд, оюун санааны хувьд, бие махбодын хувьд, сэтгэл санааны хувьд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөөё. Баярлалаа. За тэгээд ажлын амжилт хүсье, аз жаргалыг хүсье. Тэгээд дараагийн удаа бидний чихийг одоо нөгөө дулаацуулна гэж хэлэх гэхээр нөгөө юу болчиход идэх юм тийм ээ. Нөгөө чих халууцуулна гэж муугар байдгийн. Гэхдээ бидний сонрыг, бидний мэлмийг, бидний оюуныг мэлааж зөндөө олон гоё мэдээтэй өгдөх юм бас өрөөлийг тавья танд амжилт хүсье. Тэгээд Нобелийн шагнал авахыг бас хүсье. Баярлалаа. За thank you guys. Та бүхэнд бас ингээд үнэхээр стонерэ юу яасан бах оюуныг бэлхааж маш гоё аялал бас хийсэн баг гэж найдаж байна. Ийм сайхан ярилцлагыг аль болох түгээгээд өгөөрэй. За тэгээд манай гайхамшигт ярилцлагын бөөхө Жамбалаттайгаа neuroscience-ийн талаар, brain science-ийн талаар ярилцлаа. Thank you. Until next time. Мэдлэгээр чигүүрлээ. Mona English Bookstore.